За бүгдээр өдрийн мэнд хүргэе. За оройн мэнд, шөнийн мэнд, өглөөний мэнд. Тэгээ гадаа нилээн бас юм хүүтэн салхитай хаврын одоо хаврын салхи одоо ингээ хавиргаар минийхэр бол одоо ороод гараад ах шиг байна. Тэгээд ийм өдөр подкастын урилгыг одоо хүлээж аваад хүрэлцэн ирсэн цогтодоо баярлаа. Баярлаа. Тэгээд урьж орсуулсанд баярлаа. Цогтоог өрсөн шалтгаан одоо ер нь бол манай одоо шатартай подкаст Тэгээ юм бодлого тавьсан байгаа. Тэгээд энэ айгүй амархан бодлого. Хоёр нүдлийн мад тавьсан байгаа. Тэгээд дараа нь хоёлаа гоё тухтай ярилцсан. За. Тэгээд энийг болохоор үзэж байгаа хүмүүс маань зүгээр шатар сонирхдаг хүмүүс байл бодог гэж бодоод. Яг чимэг маягаар тавьчихсан. Ерөнхийдөө бол кибер аюулгүй технологи талтай ярьдаг. Гэхдээ өнөөдөр айгүй сонирхолтой үнийг оролцуулсан байгаа. Тэгээд UI, UX, design талтай одоо цогтоог урьж оролцуулж байна. Тэгээ анх тэр чинь 3 жилийн өмнө Grow with Google хөтөлбөрөөр танилцсан. За тэгээд яагаад ер нь одоо цогтойг урьж оролцуулж байгаа вэ гэхээр сүүлийн үед ингээд за ялангуяа ингээд компани аваад авч яваа ч юм уу ингээд баг удирдаад явахаар танилцуулга хийх, хичээл орох. За тэгээд энэ тэнд ингээд танилцуулга. Энэ болгон дээр ингээд дизайн аюу хэрэгтэй байна. Ядчил ингээд өөрийнхөө вебсайтыг хараад те ийм ч байвал ийм ингээд бүх юмыг ингээд харангууд тэгээд тэнгүүд ингээ жижиг ингээ нэг чимхлүүр юм болгон дээр ингээ бодоод эхлэнгүүд эн чинь айгу чухал юм байсан байж тээ гэдэг юм бодоод эхэлж байгаа байхгүй. За тэгээд тэрнээсээ болоод энэний дизайн энэ гэдэг ийм ч гэсэн ингээ энэ ямар амьгүй юм гэдэг тим яриатай болчих бас. За тэнгүүдээ цааг урьж оролцуулаад өөрөө бас нэг жоохон мэдлэгтэй болёо гэж бодоод. Зөв. Ялцгүй дизайн чинь өөрөө одоо яагаад чухал вэ гэхээр нөгөө хүн чинь сонсох одоо тий ярих гэдгээр ингээд хоорондоо ингээд харилцаад болж байгаа. Гэхдээ бас нэг хамгийн том харилцааны хэлбэр чинь нүд байгаа шүү дээ. Тэгээ харагдах байдал талаасаа одоо харилцаа явж идэг. Тэгэхээр ялангуяа одоо энэ тэнд барилга байшин одоо харагдаж байгаа бүх зүйл өөрийн гэсэн ямар нэгэн дизайнтай хийгдсэн. Тэр нь одоо тухайн хүнд ямар нэг юм өгүүлэмж хилжил байдаг гэсэн үг шүү дээ. Тэр үднээсээ одоо өөрөө хийсэн тэр презентацийн яг тухайн үзэж байгаа хүнд юу хэлээд байна, ямар мэдрэмжт хүрүүлээд байна гэдг нь чухал болол эхэлж байгаа юм л да. Тийм тий. Хүн чинь инглээл одоо Монголд ч нэг угаасаа нэг бүр ингэж уламжлаад ирсэн нэг үг гэдэг үст тий. Гаднахаар нь нутаж, доторхоор нь үднэ гэдэг л. За яг одоо бас тэгээд тийм юм марцаа. Гэтэ ерэн зүгээр санаа нь ер нь хамгийн анхны ер нь бол одоо авч байгаа тэр мэдрэмж бол тэр харж байгаа зүйл тий. За тэгвэл тэрнтэй холбоотой одоо хоёул өнөдөр ярина. За тэгхийн тулд ер нь цогтоо гэдэг хүн тий 10 жилиг хаанд өгсөн. За тэгээд их сургуулаа хаанд өргөсөн. Яагаад ер нь энэ чиглэлээр ингэ сурах, энэ чиглэлээр ингэ сонирхолтой болсон юм. Зурдаг байсан юм. Ер нь яагаад ийшээ ингэ төрөөд орчвоо гэдэг зүйлийг гой эхнээс нь. За тэгээд юу багтаа угсаа хороолол 3 дэх хороолол өргөө тий тэр өссөн. Тэгээд 54 дугаар сургууль сурч исэн. Тэгээд тэнд угаасаа миний багын хобби бол угаасаа маш их зураг зурх дуртайсэн. Тэгэл одоо юмыг тухайн нөгөө Disney Google-ийн зургуудыг бүгдийг ингэж давхарлаад ч байна уу, дагаж зурд ингэж дөөрэж зурх мөрх тал дээр айгүй дуртай. Тэгтээ муу тал нь одоо ингэ зохиож зурх мөрх одоо нэг юм уран зураг шиг ингэ шууд зохиогоол зурдаг ч тийм тэр тал дээр айгүй хэцүү гэсэн надад. Тэгээ би юм Lego тоглох дуртай. Тийм хөвгтэйсэн. Тэгээд дунд сургуульд нөгөө шугам зураг орж ирсэн чинь шугам зургийн хичээл дээр бүр айгүй дуртай болсон. Геометри хичээл дээр бүр маш их дуртай. Тэгээд шугам зураг геометри гэдэг хичээлийг бүр хамгийн түрүүнд хийж дуусгаад ангийнхаа хөвгтөө төгөөд даалгаврын өмнөөс нь хийж өгдөг болоод тийм сүүлдээ шугам зургийн олимпиад энтерч ороод тийм баг гэсэн. Тэгээд хүмүүс чи ямар мэрэгчлээ болох гэж асуухлаэр би нэг олон мэрэгжлийн сонголт мэдхгүй. Тэгээд зурдаг юм чинь би зураач л болно гэж хэлдэг байсан. Тэгээд явжгаад ер нь бол яг энэ мэрэгчлэрээ хөөсөр хагаад ер нь би ямар мэрэгчлэл болгосон бэ гэж бодсоор хагаад яасан хэрэг архитектур шугам зургаал байнга зурмаар санагдсан юм. Тэгээд архитектурын мэрэгчил чинь би сонгоч юм бол байнга л энэ шугам зургаал зурх юм биш үү? Ямар гоё юм бэ гэж бодод. Тэгээд архитектур болъё гэд TC-ийн архитектурын ангид ур чадварын шалгалт өгсөн. 8 онд. Тэгээ 28 онд. Хоёулаа тэгвэл зэрэг архитектурын ангид одоо өгсөн юм биш үү? Аач бас барилгын архитектурын ангид оруулна гэд. Дижиж аваач бүртгүүлээд. Тэгээ би чинь тэнд
TC-ийн гадаад хэлний лицей төгссөн байхгүй. За. Тэгэнгүүт угийн хуваар авах хэрэгтэй байсан. Тэгээд ууланч холбооны хуваар гэл ингээл авчиж болж ил. Бас нэгтэл би шууд ингээл хуваартай ингээ орчих юм гэсэн чинь ур чадварын шалгалт заавал өгөө тэнцэн нь одоо архитектур л орд юм а гэд. Тэгээд нэмэлтээр бэлдээд ингээд одоо хар зургийн шалгалт өгж байгаа байхгүй. Тэр чинь тухайн үед шууд ингээ бэлтгэл юмд нь гялс бэлтэж байгаа л өмнө нэг их тэгж зүртэй зурж байгааг хөхт гялс зурж үзэл. Тэгээд шалгалт өгсөн чинь нэг 3 сар хар зураг зурж байгаа шалгалт өглөө. Тэгсэн чинь яг нэг юм шугам татдгийн яг доох нь барилтын 2 3 хүүхдийн доор шугамын. Тэгэл би чинь сэтгэлээр унчих. За одоо ингээл дуус ингээд ер нь бол тэнцдэг юм байна. Архитектур болж болохгүй мэн одоо яандаа гэл. Тэгээд манай нөгөө үеэл ах маань бас санал болгоод гэр бүлийнхэн ч бас санал болгоодсэн нэг хүрээ дээд сургууль гэж байна. Манай нөгөө хороолттой айгүй ойрхон. Тэгээ намайг ятгах байгаа шалтгаан хартаа гэртээ ч ойрхон. Чи зүгээр алхаал явчих штэ. Мөнгө өрөхгүй те. Тэгж хэлж байгаа. Тийм хүчин. За юу ч гэсэн одоо би чинь усын гой сургууль руу орчихсон чинь байхгүй болсон чинь. Завьч энэ сургуулийг сонирхол үзье. Тэгээд танад ямар мэрэгжил байна гэсэн чинь би ингэ зурдаг юм а гэдээ асуусан чинь. Манай зурдаг гэвэл мультимедиа гэдэг юм мэрэгжил байгаа. Ингээд Google-тэй кино минь шиг ингээд гоё юм хийж болд юм а. Зурдгийн. Гэж хэлэхгүй юу. Наа чинь бас сонирхолтой. Тэгэхээр компьютертэй холбоотойгоор ингэж юм хийд юм байна тийм ээ гэд. Тэгээд би ч үгүйс архитектураа үгүйс боломжгүй болсон юм чи. За одоо тэгвэл тэгээд ойрхон энэ шууд л намайг ус авчих юм аа. Би тэнцэж юм байна. Тэгээд хувийн сургууль чинь арай өөр нэг гээш мэш амар хараал яадаг юм шиг санагдаад мэдгүй тэгээд авцсан ш намайг. Тэгэл би тэнд мультимедиа гэдэг сургуульд ороод одоо тэнд мультимедиа гэдэг мэргэжлэр ангид ороод тэгэл тэнд сурсан лаа. Тэгээд сүүлд харин сонссон чинь нөгөө надтай хамт бас шалгалт өгсөн найз маань нас би сонсохгүй чи одоо шугамын дээр орсон яасан гэсэн гэсэн чи. Үгүй шугамын доор байж байгаад би ингээл жоохон хүлээжсэн чинь шугамдаа багтаад орсон шүү дээ гэдэг. Тэгээд тухайн үед би ч одоо мэдэхгүйсэн тэгээд хүлээж дээгүр хүүхдүүд чи өөр анги сонгоо явчихдаг юм шүү дээ гэсэн ч гэсэн. Тэрийг чи мэдэхгүй тэгээл орсон. Тэгтээ хүрээдээ сургууль руугаа ороод мультимедиа сурсан айгуу зал болсон. За тэнд тэгтээ надад юу заасан гэхээр маш их одоо мультимедиагийн бүх төлөвийг заасан одоо саунд инженерийн талаас хэрхэн дууг янзлах вэ, видео хэрхэн авах вэ, яаж эвлүүлэг хийх вэ, зураг фото яаж авах вэ. За тэгээд график дизайн дотроо энэ Illustrator, Photoshop дээр яаж ажиллах вэ гэх мэтчлэн. За бүр 3D яаж хийх вэ? 3D анимашн яаж хийх вэ гэх мэтчлэн бүгдийн заасан. Мультимедиа гэхээр одоо энэ ч одоо тухайн мэрэгжил их ч биш ярина бол баг энэ бүтэн танхимын нэр юм салбарын нэр гэдэг шиг тийм л зүйл байна. Тэгээд сураад тэрж явах замдаа сургуультай их нэртэйгээ танилцсан байдгийг. Тий. Тэгээд манай их нэр чинь надаас 2 курсын дээр ихч тэгээд юу сургуулийн оюутны зөвлөлийн дарга хийж исэн. Тэгснэ сургуультай одоо сонингийн алба гэж байгуулагдахаар боллоо гэд маа найз бас намайг зуучлаад сонингийн албанд их бэлтгэгчээр орох уу гэд. Тэгэл би хойд 100 ч илүү тэгээд амарсан мэсэлгүй тгий хийх юм байхгүй. Тэгээд гисэн чинь манай тэр ингээд яг InDesign их бэлтгэлийн програм заагаагүйсэн. Тэнгүүд би тэрийг эхнээс нь ном барьж бүр эхнээс нь сурангаа их бэлтгэл хийгээл. Тэгээ явчихсан. Тэгээд тэнд их нэртэйгээ анх танилцчихлаа. Тэгээл ер нь бол тэнчэнээс нэлээд их одоо суур юмнуудаас сурсан. Тийм грэдээ сургууль чинь бас гадны солонгос багш нар солонгосын 100% хөрөнгө оруулалттай сургууль учраас солонгос багш нар бас орд үс айгу бас чанга манай Adobe Illustrator заадаг багш магш бол айгу нарийн ширийн юмнуудыг хараад миний хараагүй юм энэ хартаа ингээд дайли байна гэл юмнууд хараад хэлж өгдөг гэсэн. Тийм дүртэй. Ер нь сургууль хүртэл гэвэл. Тэнгүүтээ сургуулаа төгсөнгүүтээ компани байгуулад. Харин тийм. Тэгээд эхнэр би төрүүлээд төгссөн өөр компанид орсон. Тэгээд дараа нь би араас нь төгсөөд дөнгөж 12 онд төгсөөд их нэртэйгээ нийлээд илүү одоо зузаараад гэх юм. Тэгээд тэр чи явж байхдаа намайг ихнэр маань их одоо мотивацлж байгаа юм л да. Хүүшээ энд ийм видеографик анимашн хийх юм чи одоо айгүй хэрэгтэй байна. Одоо ерөөсөө энд энэ хэрэгцээ бүх хүмүүст л байна. Өөрөөр хэлбэл нэг ийм тухайн үед айгүй бас тренд болчихсон юм. Ийм түүхтэй санаануудыг 1 минутын хугацаанд 60 секунд 90 секундын хугацаанд ингэж тайлбарладаг анимашнууд. Тайлбар видео. Infographic explanation видеонууд гэсэн. Тийм юмнуудыг хийх гэвэл айгүй зүгээр шүү дээ. Тэгээд
манай ихний тухайд одоо энэ Эрхэс гээд компани минь дорших захиралтай New Media Group-т манай ихнэр ажиллаж байсан. Тэнд бид хоёр анхны нэг юм жижигхэн видео хийж үзээл. Тэгээд тэнцэнээс ингээл эхлээд байжсэн. Ер нь хоёлаа энэ яг энэ чиглэлээр тустай компани байгуулад ингээ явал зүгээр юм шүү гэж надад одоо мотивацлаад. Тэгээд гисэн чинь би одоо яаж ихнэр найз охин тэгж хэлж яхад би одоо хэцүү юм шүү гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгээ болон чадна. Тэгэл за бид тэр чинь тэгээ шууд компани байгуулъя гэж хэлсэн. Тэгээ юугүй New Media Group-ээс гарлаа шүү гэл. Тэгээд за бас сонирхолтой ихнэр маань бас жирэмсэн болсон. Эхэлдэг юм аа. За тэгээд хамаг юм бүхэл юм зэрэг давхцаад тэгээд яаж компани байгуулсан гэсэн чинь за одоо хоёулаа компани байгуулна. Тэгэхээр шууд усын бүртгэл очиод бүртгүүлнэ. Тэгдэг юм байна гэл. За одоо дараа нь яа гэсэн чинь офистэй болох хэрэгтэй юм байна. Гээ шууд офис төрүүлсэн гэл. За одоо хаана хамгийн хямдхан дайггүй офис байна гэсэн. Хүнсний дөрвийн хавцаа нэг юм жижигхэн өрөө 300 мянган төгрөстэй. За тэгээ шууд төрүүлж эхлэв. Тэгээ суучсан. За нэг л шууд захирал болчлаа шүү хараг. Тэгээд найзтайгаас нийлж исэн. Тэгээд ингээд юугаа хамт юм гоё юм хиймээ гэд. За тэгээ ихэлсэн чинь за видео ганц 2 юм хий гэх. Тэгээд яг видео инфографик хийх гэсэн байгаа шүү дээ. Тэгээд гисэн чинь түрээс нь хийгдэн өөртөө юу хоолгоо үлсэн. Тэгээд эхлэхлээр чинь за мөнгө ер нь яаж алхуул болчихсон юм чинь шүү дээ. Тэгээд юун зөвхөн видео хийх за юу ч хийсэн хамаагүй хийе лого хийх үү брошюр хийх үү за би одоо мультимедиа дээр юу сурсан бүгдийг л одоо үйлчлэл болгол хийя гэж эхэлсэн. Тэгээс бас ч өгсөн нэг одоо шууд л захиалга орж ирж бодсон юм аа шинэ компани байгуулчихсан тийм ямар ч захиалга байхгүй. Тэгээд 0 сонссон юм чи. Тэгээд тэр үе бас хэцүү үе байсан. Тэгтээ бас амттай байсан. Тэгээд тэр үед нэг сони юм би анзаарчсан. Хүүшээ ер нь бол нэг тийм миний сургууль надаа хангалттай юм заагаагүй юм биш үү гэж. Яасан гэхэлэр би яг захиалга аваад за лого хий. Гэт ингэсэн чи би яг ямар процессор хаанаас эхлээд яаж захиалагчтай харилцаад яаж ажлаа хүлээж өгөөд ер нь үнэн мөнөө юу гэж яаж бодож хэлэх юм бэл. Энэ талаар ерөөсөө надад сургууль заагаагүй. Тэгээд би чинь пүү гэд гацж байгаа юм чи одоо яах вэ? Би одоо амар их цаг хугацаа зарчуул ингэ сурсан байдаг гэд хальт сургуультай гомдох шиг юм болж болоод яваа надад ойлгохтой юм заагүй юм биш үү гэдэг. Тэнгүүд би тухайн нэг одоо шил ингээл интернетээс зөндөө гоё лого ч юм уу ингээл дизайнуудыг харж байгаа. Ямар гоё юм. Энэ ямар гоё юм. Гэхдээ би энийг дуурайлгаад хийхвэл яг л хийж чадах юм байна. Гэхдээ эхнээс нь энийг яаж энэ хүн энэ санааг гаргаад тэр санаагаа батлуулад тэ яаж энийг ингэж юм болгоод анхнасаа ингэж яасан болоо гэдэг. Процесс надад байдгүй. Тэгээд аягүй их гацаад тэгээд нөгөө нэг маш их интернетээс энэ тухай нэмэлтээр өөрөө судалж эхэлсэн. Байнга нөгөө англиар блог унших хэрэгтэй болт. Тухайд блог ч нь л хамгийн гол одоо юу байлаа YouTube дээр нэг их гоё видеонууд байдаг байсан. Блог л уншдаг. Блог уншаал гэл. Тэгэл аягүй их дизайн харал. Тэгэл ер нь гараагаа эхэлсэн. Тэгээд яг багаар нөгөө танигдана гэдэг шиг ингээд явсаар байгаад аажимд хит хитэн видеонууд хийсэн. Одоо YouTube дээр манай нэг channel байт юм аа. Тухайд манай компани чинь Promotion Craft гэж нэртэй байсан. Одоо л motion байхгүй Procraft. Тий. Тэгээд Promotion бүр Graph гэж нэртэй байсан. Хажаа. Тэгээд Promotion Graph байжснаа Promotion Craft болгоод тэгээд одоо Procraft болсон гэж байгаа. Тэгээд одоо Promotion Craft гэх хайх юм бол YouTube дээр юу байгаа те видеонууд хийсэн ажлууд маань байж лээ. Тэн дээр одоо хамгийн их үзэлттэй видео нь юу вэ гэсэн чинь хэрхэн жирэмслэхгүйгээр хийх вэ гэдэг тайлбар хийж байгаа. Одоо өсвөр насныхан байвал ялангуяа тэрийг үзээрэй гэдэг шиг. Тэгээ гих мэтлийн сонирхолтой ажлууд нэлээ хийсэн л л. Тэгээ тэр үед бид нар нөгөө нэг ийм тайлбар видеог баг одоо юу лээд багадаа 3 сая тэгэл 5 сая төгрөг гэдэг гэсэн. Тэг чинь нөгөө хүмүүс нэх ойлгохгүй юу нэг анимашн видео ямар үнэтэй юм наадах чинь би оюутан дүүгээрээ 500 кг л хийлгэжтэй гэдэг. Тэр нь ойлгодог. Тэнгүүт бид нар ч нөгөө борлуулах гэж амар сургалт чиглэл юм болж байгаа юм чи тий. Үгүй видео инфографик гэдэг чинь ингэх юм бид нар тантай ингэж хамтарч ажиллах юм. Тэгээд ийм үнэтэй болохын танаа видео чинь хэдэн секунд орчин болохоор юм шиг байна мэн гэдэргээл. Тэгээ ер нь бид нар 90 секундэд бараг багтаана гэл. Тэгээд тэнгууд ямар их ажил хийдэг гэсэн ихлээр бид нар ч нөгөө
айгүй олон янзын төвхтэй санаанууд бид нар дээр орж ирнэ. За энийг 90 секундэд тайлбарламаар байна гэдэг таск орчиж байна. Тэнгуү чи за юу ингээл бүгдийн сайн ойлгож авах гарна. Маш гүнзгий ойлгоод тэгээд скрипт авчиж зохиол. Тэгээд зохиол авчингод яг тэр зохиол зориулсан хар зураг storyboard-уудыг гаргаад тэгээд бүгдийг бид нар нөгөө ямар ч юм хуулахгүй гэдэг урайтай угсаад манай эйженси чинь тэгэхээр интернетээс бэлэн юм ерөөсөө ашиглахгүй бүгдийн ихнээс нь гараар зурна. Гараар зурчаад векторлчаад дараа нь After Effects ч юм уу тийм програм руу орж хөдөлгөнө. Тэгээд хоол уншина. Тэгээд нилээ хэдэн видеоныхаа хоолыг би өөрөө уншсан байдаг. Тэгээд айгүй гоё смут яваад байгаа юм шүү дээ. Тэгэл яг уу тэгж нилээ их явж үзээд тэгээд сүүлдээ бид нар зүгээр яг уу ингээл ямар ч юу хийхгүй юм шүү. Бизнес хийхгүй юм шүү. Ашиггүй юм шүү. Тэгээд чивээ цалингаад нэг юм тавиал цалингаа барах хоцрооноо тэгээд хэцүү. Тэгээд хоцронгууд ч нөгөө нэг ажил тавсан хүмүүсийнхаа царайг харах хэцүү. Тэгэл яандаа гэл. Ажилд авч магахтаа бас илгийн тэгэл хүн амт ингээл тухайн үед чинь хүн таад ажиллаарай гэж орж ирнэ шүү дээ. Тэгэнгүүт хэдийн цалин авах гэсэн. Сая төгрөг гэсэн. Окей, ороор гэл. Зүгээр хэлсэн цалингийнтэй тохирол зүгээр ингээл шууд л ингээл ажилд аваал. Тэгэл хүн хамаагүй нэмүүл нэмээл ингээл айгуу тийм дураараа байжээ. Тэгэл үсээ түнх соронгаа юм хийжсэн залуучд байсан. Болохоор тэгээд анимашн шийдэрийг айгуу их бас хийдэг байж байгаа. Хажуугаар нь бид нар веб дизайн хийдэг байсан. Тэгээ одоо тэгээд нөгөө жинхэнэ гол юм руу орох гэдэг тий. Тий. Веб дизайн би сургуулийнхаа нөгөө дипломын ажлыг их сургуулийнхаа дипломын ажлыг их сургуулийнхаа вебийн дизайныг хийж хамгаалж байсан. Ангиасаа баг ганцаархнаа веб дизайнер диплом ажил хамгаалсан мэт. Бусд нь нэг видео 3D интернет ч юм янз бүр их шигсэн. Тэгэл би нөгөө яг веб дизайн миний яг нөгөө 10 жилийн шугам зураг зурж байгаатай айгүй төстэй санагдаад яг юм тэгшхэн шугамтай ингээд гоё харьцаа марттай зурх ёстой зүйл юм шиг. Тэгээд тухайн үед веб дизайны чинь Photoshop тэр зурна. Маш хэцүү. Пикселээр нь зурна. Тэгэнгүүт тухайн үеийн веб дизайны тренд дизайн ч одоо skeuomorphism буюу одоо ийм товчлуур өдрн бүр ийм бодит 3D юм шиг л байдаг гэсэн тийм. Сандаг бол одоо айгүй их сүүдэртэй, градиенттэй тий баг дарангууд ингээд хонхоож ороод. Тийм дизайнууд айгүй их байдаг. Тэр чинь Photoshop дээр сүүдэр, гэрэл сүүдрийн тохируулж яг бит бодиттой юм шиг харагдуулах гэж асар их цаг авдаг гэсэн. Тэгээд надад олигтой процесс байгаагүй. Тэгж нохож одоо жишээлбэл Photoshop дээр нэг нүүр юм зурах гэдэг бол асар их хоног хугацаа авдаг гэсэн. Тэгээ байжсэн чинь нөгөө захиалагч чинь энийг өөрчлөмөр байна. Таалагдахгүй байна гэдэг комент ирэнгуут бүр ингээд дийлтерж юм чи. Одоо яана гэд. Тэгээ бүр ихнээс нь ингээд дахиад хийх гэж асар их хугацаа авна. Тэгээ нэг вебийн дизайныг дуусгах гэдэг бол асар их хугацаа байдаг хэлээ шүү дээ. Photoshop дээр. Тэгээ Photoshop чинь яаж яах нөгөө нэг л canvas. Хит хитэн юм хуудас зурх хэрэгтэй байдаг. Тийм. Нэг л canvas дээр ингээд давхарлаа, layer зураад байдаг. Болохгүй эсвэл хит хитэн файл болгоно. Тэгэл өстө нэг Photoshop final гэдэг файлууд ихсэл хийдэгсэн. За тэгээд одоо тэгэнгүүт өмнө нь бол Photoshop дээр эхлээд хизэнээс дараагийн үе шат руу орсон. За тэр үе бол одоо 2016 он хавцаах. Бид хэд юу байсан? Одоогийн Том төмрөө Pinecone багшилж байгаа. Одоо багшилгаа болцсон байна уу яаж чинь? Төмрөө. За Эрдэнэбаатар Эрка. Тэгээд би Эрка гээд одоо юу Upwork дээр номер 1 дизайнер залуу байгаа. За бид гурав нийлээд Bmost гэдэг агентлаг байгуулсан. За тэн дээр манай Эрка бол тэнд хамгийн том нөлөө үзсэн. Одоо Эрка сонсч ивэл өстой баярлалаа, талархаж явдаг шүү гэж хэлмээр байгаа. Эрка маань бол ер нь бол хамгийн их түүчилж юмыг одоо UX дизайн, UI дизайн гэдэг хамгийн түүчилж сураад тэрлүү бүр ингээд бүр шумбаж ороод уралдсан тийм хүн. Тэгээд тэр хүн миний нүдийг нээж одоо юу гэдэг тухайн үед тэгжсэн. Тэгээ бүр аюу сонирхолтой нь бас бүр анх 2013 онд би Эркаг ажилд авч ирсэн. Тэгээ Эрка манай компаниас гарч ирсэн. Тэгээ байжснаа бидгээ дараа нь эргээд агентлаг болж нийлсэн баг.
За тэгээ 16-нд эргээд нийлэхэд бид гурав юу болсон гэсэн чинь нэг тэнд одоо нэг тархинд бүүн болж исэн юм. За Photoshop дээр дизайн хийхэ болсон. SketchUp гэдэг юм гарсан. Sketch гэдэг програм. Pixel дээр ингэж дизайн зурхгүй вектороор зурх хэвээр вектор програм ашиглах хэвээр. Тэгээд SketchUp. За тэгээд SketchUp чи хэрэглэе л да. Тэгээд би суулгах чиглэл гэсэн чинь. Зөвхөн Mac дээр ажилладаг юм аа. Тэгэнгუთ тэгээ Mac-тай бол. Тэгээ зөвхөн Mac-тай болоод тэгээд тэр нь $99. Зүгээр яг one time purchase яг авах хэвээр. Тухайн үед чинь Windows дээр ер нь тэгэл Adobe програмууд чинь crack-тал хэрэглээл болоод гэдэгс. Тэгэл тэнгууд анхудаа амар их тийм инвестментүүд гарч эхэлж байгаа. Би тийм дундаасаа Mac Mini аваад тэн дээр би $99 төлж нөгөөс юу аваа. Програм аваад тэгээд эхэлчихлээ. Тэнгууд надаа цоошин үйлэн систем, цоошин програм дээр гинт shift хийх гарч байгаа. Гяс сураад юм хийх. Хажууд нөгөө эркэж аль хэдийн дадсан бүрст. Нүдэл. Тэгээд iOS, Android тусдаа дизайн гардаг гэсэн. Яг тэр experience номдоо. Тухайн үед нөгөө iOS чинь доороо юу ганцхан товчлууртай тэ нэг юм юу байсан. Android ч юм болохоор доороо нөгөө нэг back товчлууртай тэгснэ өөр ямар товчлууртай байлаа нэг юм 3 товчлууртай байдаг юм. Тэгээ тэрнээс хамаарад интерфейсүүд шал ондоо. Одоо жишээлбэл Android дээр бүх одоо үндсэн цэс нь апп дээр дээрээ байдаг гэсэн. iOS болохоор бүх үндсэн цэс нь доороо байдаг гэсэн. За ингээд дээр доороо ийм юу н өөрөө үйлдвэрлэлийн системээс хамаарад хэрэглэгчийн дадсан одоо experience нь тийм өөр учраас тухайн experience-д яг зориулж л хийх хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол одоо Android хэрэглэгчгийн iOS шиг аппын дизайныг хараад төөрөх магадлал өндөр гэдэг. Тэгээд юу яадаг? Тустай байдаг. Тэгээ би Android дизайн хийгээд манай RK iOS дизайн хийгээд нэг аппын дизайнер. Тэгж зэрэг ажиллаж байсан. Тэгээ би угаасаа ч Android утастайсэн. Тэгээд experience-ийг илүү ойлгодог. RK гэдэг одоо ярьж байгаа хүн чинь болохоор бас энэ чиглэлээр төгсөөд нэг бол энэ чиглэлээр одоо туршлагатай байж байгаа. Тийм. RK чинь юу гэдэг вэ? TC graphic design төгссөн байдаг хаа. Компьютер график. Тийм. Тэгээд хоббигоор л аюулаа бас ингээд гүнзгийрээд бүр судлаад dedicated би намайг хажуугаар нь ингээд элдв янзын видео хийгээд хажуугаар нь веб дизайн хийж явах тэр хүн бүр зөвхөн UX UI гэдэг агенцсан хүн байна. Тэгээд илүү гүнзгийсэн л та тухайд. Тэгээд бид 3 тэнд жинхэнэ одоо ер нь яг UI дизайн чи яаж хийх юм бэ? Энэ шинэ UX гэж ер нь юу юм? UI гэж юу юм? Ямар процессор хэвлэе хийх юм? Тэгээд өөр зөндөө мэдгүй нэр томьёонууд зөндөө interaction design, UX writing, prototyping гэж яг юу юм бэ? Гэдэг бүгдийн задлал шийдэнчлээд хоорондоо ярилцаад энэ жинхэнэ. За одоо асуулт. Тэгээд UI UX гэдэг нь одоо яг юу болж таарав? За одоо яг одоо би одоо яг мэдэхгүй юм ч одоо ингээд сах асуугаал. Зөв. Анх түүх нь бол ингэсэн лээ. Одоо 90-ад оны их үед энэ Apple гэдэг компани ч одоо дэлхийд disrupt хийлээ шүү дээ. Тэгээд цоошин гоё технологи гаргаж ирэл. Утас гэдэг юм чинь цоошин төвшөнд авчирсан. Компьютер энэ чинь бүр personal computer шинжил. Тэнд ажиллаж исэн дизайнер Don Norman гэж хүн анх энэ одоо user experience design гэдгийг нэр томьёог гаргаж ирсэн юм л. Тухайн үед өөрөөр хэлбэл хүн компьютертэй ингээд харилцах шаардлага гарч байгаа. Энэ харилцааны дизайныг ямар нэгэн байдлаар хийх хэрэгтэй болж байна. Тэгээ энийг юу гэж нэрлэхүүхээр тухайн үед usability design гэж ярьдаг нэр томьёо байсан ч гэсэн тэр нь ер нь бол арай жижигдээд байсан гэх юм уу. Тэгэхээр experience design гэж нэрлэе гэж Don Norman санаачлаад бас илүү тэндээс эхлээд төгсөн. За тэгээд UI гэдэг нь болохоор user interface гэсэн үг. Тэгээд Don Norman-аас UX гэж гарч ирэл одоо user interface design, user experience design гэж гарч ирээд тэгээд энэ дэлхийд даяар салбар даяараа ер нь энэ хоёрын чинь ялгаа нь юу юм? Яадын эн чин UI, эн чин UX нь биш мөн гэл амар их мэтгэлцээний хэлдэг байсан. Тэгээд товчондоо энэ юу вэ гэхээр бүр өргөн утгаараа user experience гэдэг чинь хэрэглэгч альва нэг бүтээгдэхүүнтэй одоо танилцаад хэрэглээд бүр дуусах хүртэл нэг юм аяллыг тоолж байгаа шүү дээ. Тийм. Тэр аялал тус бүр дээр аяллаа алхам бүр дээр ямар мэдрэмжүүдийг аваад байна. Яаж тэр хүнтэй харилцаад байна гэх тээ. Яаж ажиллаад байна гэх тэр хэрэглэгчийн experience болж байгаа тухайн бүтээгдэхүүн дээр. За зүгэрлвэл бид нар
Nike-ийн Pooz-ыг дэлгүүрээс авах experience-ийг ярих юм бол бүтээгдэхүүний experience нь ханаас эхэлж байгаа болохоор за тэр бүтээгдэхүүнийг анх хайрцагтай нь авлаа. Задлаа. Өмсөж үзлээ, гүйлээ, тэ үдлээ. Тэгээ дараа нь хуучирч нэглэгдэж гин тэ. Тэр бүх experience-үүд чинь тэр Nike гэдэг Pooz-ний experience нь байна. Тэгэхээр Nike анхнаасаа яг тэр хэрэглэгчтэй ийм experience өгье гэж тооцоолж бодоод хийсэн гэсэн үг. Тийм. Хайрцагнаас нь хэсүүлээд гутлынх нь материалаас хэсүүлээд бодсон гэсэн үг. Тийм. Цааш юм бол өнөрч нэмж болно гэсэн үг шүү. Тийм, яг зөв тэгж байгаа гэсэн үг. Тэгэхээр user experience гэдэг чинь ерөөсөө тэр зүйл гэсэн үг. Өргөн утгаараа бол одоо бидний нууж байгаа одоо энэ усны experience, сандлын experience, энэ ширээний experience, энэ шатрыг тоглож байгаа. Шатар гэдэг бүтээгдэхүүний experience гэдээ ярьж байна. Тэгэхээр хэрэглэгч, хэрэглээтэй user гэдээ ярихлаар энэ чинь бүтээгдэхүүн талд нь явж байгаа. Тэгэхээр юуг хэрэглэж болт юм хэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Тэгэхээр бүтээгдэхүүний experience гэхээр айгүй өргө ойлголт болж байна. Тийм ээ. Тэгээд яг хуу салбар дундаа одоо энэ чинь юу та чинь зүгээр дизайн одоо шинэ хэдүүлээ зүгээр веб дээр ярих юм бол веб дизайн гэхээс илүү бүр бүтэн процессыг нь ойлгож ийж өөр ихнээс нь энэ юу яг юу хийх гэдэг энэ газар. Одоо энэ газар одоо ус цаасдаг эсвэл онлайн дэлгүүр байлаа гэх юм бол яг ороод яах юм те. Одоо хэдүүл дэлгүүр оронгууд нэг супермаркет оронгууд юм хаана яаж өрхөө гэдэг чинь бас experience те. Тэрнээс хамаарат хүн юу бодох гэж явах уу те. Хүүхдэд орж ирнэ гэж тооцоолоод тэнд нэг юм жаа мөнгөлөг юм тавьяа гэдэг ч юм те. Тэгэхээр тэр веб дизайн дээр яаж юу нь бол тэрийг experience хийх үү, яаж орж ирэх үү, процесс нь яаж явах уу гэд бүр дуустал юм ба штэ. Тий, яг зөв. Бүр эхнээс нь дуустал. Бүр анхнаас нь стратегиэс нь эхлүүлээд ер нь энэ бүтээгдэхүүн өөрөө байх нь зөв. За байлаа гэхэд бүр ямар value хэрэглэгчид өгөх вэ гэдгээс нь эхэлж явах нь дизайнер хамтарч орох хэрэгтэй. Бүр эхнээс нь. Тийм. Тэгэхээр одоо Apple-ийн Steve Jobs одоо хамгийн их бүтээгдэхүүнээ гаргахтаа хамгийн их хамтарч ажилладаг байсан хүн бол дизайнер нь Johnny Ive гэж юм байдаг. Johnny Ive дизайнертайгаа хамгийн их одоо тулж ярьж ээж тухайн бүтээгдэхүүний эхнээс нь дуустал тухайн утасны шүрүүпийг шинээр хийх хүртэл одоо оролцож исэн гэсэн. Тэгээд тийм байдаг гэсэн. Тэгэхээр UX дизайн гэдэг тийм. Гэхдээ одоогийн дижитал ертөнцид UX гэдэг өргөн ойлголт боловч ихэнхдээ одоо яг дижитал бүтээгдэхүүний л дизайн гэдэг утгаар ихэвчлэн ойлгодог болцсон. Тэгээд энэ тавилгын дизайн бол тавилгын дизайн, интерьер дизайн бол интерьер дизайн гэж явж байгаа. Би энэ дээр нэмээд нэг юм бас тайлбарлалаар байна. Customer experience гэж юм бас байна. Нэршил. Тэгээд энэ бас сүлд нэлээд user experience өөр. Customer experience дотроо user experience агуулгадж байгаа гэж хэлж бас болно. За одоо түрүүний нөгөө Pooz-ийн жишээн дээр яриа те. Одоо ингэж Pooz-ний experience бол яг user experience. Гэхдээ Nike-ийн дэлгүүрийн experience гэдэг бол customer experience байхгүй юу? Зөв. Тийм, анхнаасаа Nike-ийн дэлгүүр рүү орсон чинь надтай яаж харьцаж гин, дэлгүүр нь ямар үнэртэй байсан бэ? Одоо юу гэдэг те, сандал нь хэр тухтай байсан бэ? Гутлыг өмсч үзэж болох уу гэж асуусан чи юу гэж хариулсан байж юм уу те? Энэ болгон чинь customer experience гэсэн. Тухайн бүтээгдэхүүн дээр ярих юм бол user experience. Зөв. Манайч та гоё. Ингээд ойлгочихвол айгүй амар. Тэгээд тухайн одоо Nike гэдэг брэнд одоо ямар мэдрэмж хэрэглэцэд өгөх үү гэдэг брэнд рүү бүр ингээд томсоод явна гэсэн. Тэгэхээр брэндийнхаа одоо брэнд чинь нэгэн жигд мэдрэмжүүдийг ингээд өгч явах хэвээр болвол тэр мэдрэмжээ контроллох тул customer experience дизайныг хийх хэвээр. Дотроо product experience бас дизайн хийх хэвээр гэдэг ингээд явдаг. Нэг альфа зүйлийг quantify хийх, нэг бол measure хийх ч гэдэм үү те. Ингэж бид нар нэг бодит нэг үр дүн ч юм уу ярих гэдэг л та. Тэгэхээр одоо бид нар ингээд UI UX гэдэг ингэнгүүт сайн UI UX, сайн дизайн ямар шин чанартай байдгийг ч юм уу те. Тэрийг одоо би яаж хэлэх юм бэ? Энэ би өөрөө бүгдийг ингээл ашиглаад те хэрэгжилж үзчихэж энэ таалагдах юм байна гэж үзэх хэрэгтэй юм уу? Нэг бол за иймэрхүү өнгө аястай байх юм бол эсвэл ийм шин чанартай байх юм бол айгуу сайн дизайнер байна. Эсвэл дизайн компани байна. Нэг бол одоо гоё дизайн байжээ гэдэг ч юм уу одоо нэг надад нэг юм хэмжүүр ч юм уу нэг юм хэрэгтэй л байгаа юм. За ер нь ерөнхий утгаараа л юу л дээ. Одоо тухайн хэрэглэгчийн нэг асуудлыг шийдэх гээд тухайн бүтээгдэхүүн
ихэвчлэн байж идэг. Ерөөсөө. Хамгийн ихний шалгуур бол тэр хэрэглэгчийнхээ асуудлын тэр бүтээгдэхүүн нь яг шийдэж чадж байгаа юм уу? Тэ? Окей. За шийдэж байна. Ер нь тодорхой түвшинд шийдэж байгаа гэвэл тэр шийдэж байгаа төвшин нь өөрөө хэр түвшинд юм те? Муу шийдээд байна уу? За. Өндөр түвшинд сайн шийдээд байна уу? Тэ? Тэрнээс хамаарч гэсэн. Тэгээ бүр жишээлбэл сандал бол ямар асуудлыг шийдэж байгаа гэхээр амраах, одоо суулгах, хүлж хилээд байна. Би ядаж суумаар байна те. Тэгэхээр хамгийн муу сандал бол магадгүй ингээ хатуу намайг даахгүй хугарчих гад. Гэхдээ тэр нэг юм муу дизайнтай сандал юм байна. Сайн сандал бол одоо миний сууж байгаа сандал шиг те. Одоо ингээд айгүй тухтай юм байна. Ингээд наалж болт юм байна. Бүр ингээд айгүй олон юмтай шүү дээ. Бүх юм нь тооцоолсон байна. Хин энэ сандал дээр суух гэдэг байгаа байлээ. Хэр удаан суух гэдэг байгаа байлээ. Гэт бүгдийг тооцоолсон сандал бол сайн дизайн л гэсэн. Тэгэхээр тухайн хэрэглэгчийнхаа гол асуудлыг нь хамгийн сайн шийдсэн байвал тэр сайн дизайн л гэсэн. Зөв. За тэгээд дээрэс нь тэрнтэй холбоотой тэгвэл дид хэсгүүд нь тэр өнгө айс маш тэгэл нэг харагдах байдал бүх юм орох бах те. Тэр нь дараагийн төвшөнд хэрэгжиж байгаа. Яг зөв. Тэгэхээр яг энэчнээс тэр нөгөө user interface буюу одоо илүү харагдах тал одоо мөсөөлөөр бол UX бол мөсөөл тэр чигтээ заяа. User interface гэдэг нь яг тэр харагдаж байгаа хэрэглэгчтэй харилцаж байгаа хэсгийг нь user interface design гэж байна. User experience design гэхэлэр бүтэн journey-г ярьж шүү дээ. Тийм байна. Бүтэн мөсөөл. За тэгэнгүүт яг тэр интерфейс дээр ямар мэдрэмж өгж яаж харилцах уу гэдэг нь хоёрдугаар асуудал. За одоо жишээ нь юу гэдгийг нэг за UBCab-ыг хэдүүлээ жишээ авч ярив. Өдөр тутамдаа л ашиглаж байгаа аппликейшн тий. UBCab-ийн гол хэрэглэгчид өгж байгаа value юу вэ гэхээр хэрэглэгчийн одоо ямар асуудлыг шийдэж байгаа гэхээр яг одоо би газ такси дуудаа суумаар байна л гэхгүй тий. Таксигаар явмаар байна. За тэрийг ядаж биелүүлж явах хэвээр ажиллаж явах хэвээр би ямар ч гэсэн таксигаа дуудаад ингэ явж ивэл тэгээд эхний шаардлага хангалаа байхгүй юу тий ойлгоод би таксигаа дуудаж чадлаа гэсэн. За одоо дээрэс нь одоо emotional гоё харагдцтай гоё юмнууд нэмэх хэвээр тий тэгэх юм бол бүр би найзтай санал болгоод би хэрглэж явахдаа үргэлж баяртай байна одоо юу гэдгийг тэр мэдрэмжүүд тий joyful юмнуудыг нэмэх юм бол интерфейс нь гоё байх хэвээр тухтай байх хэвээр дахин хэрэглэмээр байх хэвээр тий ингээ ойлгомжгүй байдал нэг ч удаа үүсэхгүй ингээд гацхгүй байх хэвээр гэх мэтлэн юмнууд дараа нь орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхгүй яг уу тэгтээ ингэдэг за одоо дахиад өөр жишээ банк үсгийн аппликейшн нэг их гоё харагдах бараг шаардлагагүй байдаг. Яг тэгэхээр тэр хэрэглэгч нь өөрөө тэр харагдц байдал ямар ч ач холбогдолгүй би гяс зээл авмаар байна гэдэг байхгүй. Тий тэгэхээр банк үсгийн ап жоохон муу байсан ч ер нь хамаагүй зээл авч болтго л байвал хэрэглэгчид тэр санхүүгийн хэрэгцээ нь амар өндөр одоо хэрэгцээ учраас муу байсан ч хамаагүй олж байгаад би зээл авч байгаа байхгүй. Эсвэл би ойлгохгүй байл хүнээр ингэж чаад тэгээд хөвсөн настай хүн байвал медиэндээс зээл аваад өгөөч мөгөөч тэгсэн ч болох. Тэгэхээр ягаад тэр өндөр value учраас. Тэгэхээр ийм төвшөндөө л ойлгох. Тэгэхээр одоо би нэг 2 жилийн өмнө л хаанчлаа нэг ивент дээр яж байгаа тэгээд нэг хүн ярьж байгааг сонссон юм. Монголд байгаа одоо янз бүрийн одоо ингээ аппликейшнууд, системүүд те user friendly биш байна. Энэ дизайн шал буруу хийгдсэн байна. За гэхдээ тэрийг болохоор ингэж юм. Олон улсын нэг стандарт байт юм байна л та. Нэг ямар нэг дизайн дээр хийхэд эмзэг бүлгийн одоо хүмүүсийг хамруулсан байх хэрэгтэй буюу inclusiveness гэдэг зүйл байх хэрэгтэй юм аа гэдэг зүйлийг тэнд хүндэж ирсэн. Би тэгээд харчаад наа чи нэр бас боддог зүйл юм байна штэ. Тэнгүүд одоо жишээ нь харахгүйгээр хүн ингээд одоо харааны бэрхшээлтэй байх юм бол сонсоод тэгээд үйлдэл хийж явах боломжтой team designтай байх хэрэгтэй гэж ирсэн. Зөв. Тэр ер нь тэрийг нэг жоохон ухаад accessibility world web accessibility guideline гэдэг байдгийг. За. Яг тэн дээр яг ийм шаардлага хангах ёстой шүү гэдэг. Тэгээд тэр шаардлагын дагуу бүх одоо интерфейсүүд уул нь бол бүх алдаагаа чеклээд шалгаад хангаж байгаа хэсгээ яадаг. Тэрний хамгийн энгийн жишээ нь уул нь контраст гэдэг. Тэгвэл тухайн нэг текст хаасааг байдаг. Тэр текст жишээлбэл хангалттай уншигдж гэнэ үү тод. Тэн дээр бүр юм яг энэ бүдэг тодын харьцаа нь яг одоо 3.1 эсвэл 4.1 тэд гэдэг нэг юм харьцаа байгаа. Яг тэнчэнээс бүр доошилж болохгүй шүү гэдэг нэг юм шалгуур байдаг гэсэн.
Тэгээ одоо тэр нь Figma эдэргээ програм дээр бүр автоматар ингээ ороод ирсэн. Наа чи хит бүтэгдээд шүү эдэргээ хэлдэг байна. Бүр. Тэгээд тэрнээс эхэлтэн. Гэхдээ энэ дээр нэг төөрөгдлөө. Хүмүүс энийг нөгөө хүртээмжтэй байдлын inclusive design хийх ёстой гэдэг тэгэхээр ихлүү нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулж хийх ёстой багтаа гэж ойлгоод байт. Үгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яг орно. Гэвч accessibility хүртээмжтэй байдал гэдэг чинь өөрөө одоо жишээ нь юм байхгүй. Би утсаараа бичлэг үзчихлээ. Тэгээд хажуугаар нь би хоол хийгээд гурил зурж ялаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт миний гар амар муухай утсан дээр хүрэх боломжгүй байна. За энэ үед би яг яачмаар байгаа гэхээр voice-ороо хэлчмэрэн штэ нөгөө энэ утас тэрлүү залгадаа надаа юм харуултаа hey Siri тэр юу илээ энэ гэж асуух. Тийм үү. Тэг эн чин тухайн хэрэглэгчийн нөхцөл байдал нь одоо өөр байж магадгүй штэ гэдгийг бодож хийсэн одоо функц байхгүй тий. Тийм. Тэгэхээр ийм тухайн хэрэглэгч ямар нэгэн онцгой нөхцөл байдалд байгааг хүртэл хамруулж бүгдийг нь хамруулж хийх чинь inclusive design гэж байгаа байхгүй. Зөв. Одоо жишээ нь dark mode тий. Dark mode чинь inclusive design байхгүй. Би ханахууд юм үзэхэд өөдөөс гэрэл гэлбад хэцүү байвал бид надад dark mode хэрэгтэй байхгүй. Зөв. Тийм. Гэх маягаар ер нь бол төрийн одоо ялангуяа төрийн үйлчлэгээ үзүүлж байгаа иймэрхүү системүүд бол бүгдээрээ inclusiveness одоо ер нь бол шаардлагатай байна шүү дээ. Шаардлагатай. Гадны баруунд бол энэ бүр хуульчлагдаад заавал гэдэг тийм юу байт юм шиг л. Тэгээд энэ заas би оны сайн санахгүй байна. Энэ хэдхэн жилийн өмнөөс л ихэлсэн. Энийний өмнөхөн энэ дэлхийд даяар нэг тоодгүйсэн угсаа. Одоо яг хүртээмжтэй байдлын дизайн хийх ёстой гэдгийг. Тэгжсэн чинь гівгэнт бүгдийн хүртээмжтэй байдлыг анхаарч эхлэв. Бүгдлийн дизайн аягүй сайжруулаад тэр тал руу сайжруулах гэсэн чинь ерөнхийдөө бол тэнд тийм хууль юу гарсан юм лээ. За би энэний нарийн мэдээллийг яг сайн мэдгүй ихтэй тийм хууль дүрм журм байгаа учраас шаардлагатай учраас бүх одоо технологи компаниуд заавал хийдэг гэсэн. Монголд энийг зүгээр сайн бариулаад артлаас нь мөшгөөд тэр хууль дүрм журм байхгүй байгаа л гэсэн. Сул. Наа чи бас их гой сонирхолтой point байна. Дэгжиж одоо яг тэр яриад байгаа тэр бүгдийг хамааруулах те тэр зүйлөж орж ирэх юм байна. За одоо гэхдээ нэг юм асуудал байна л та. За өмнө ингээд дизайн гаргах нь өөрөө одоо ингээд 10 жилийн өмнө аваад үзэх юм бол дизайн гаргана гэдэг нь өөрөө цаг хугацаа их шаарддаг, ресурс шаарддаг, скил шаарддаг. Ийм ажил ажээ. За 5 жилийн өмнө болохоор тэр маань аппликейшн те одоо жишээ нь Figma ч гэх юм уу те ингээд арай илүү хялбар болж эхэлжээ. За өнөөдөр ямар одоо ер нь бол өөрчлөлт байна вэ? Дизайн гэдэг одоо энэ яг бүр энэ филд дотор юу болж байна? За ялангуяа юу хав AI гэдэг зүйл орж ирээд мэдээж энэ салбарыг тэр чигээр нь л disrupt хийж байна. Олон салбарт нөлөөлж байна. Тэгээд хамгийн их өртөж байгаа салбар нь бас дизайн мөн. Одоо энгийн график дизайн дотроо дахиад технологийн UX дизайн хүртэл аягүй хүртлөө. Яа анх ингээд AI орж ирэхэд бид нар бүгдээрээ одоо айж исэн. Тэгээд одоо жишээлбэл зарим нэг одоо зураач найз нар баг нулимсэн цэлгэх гэж яахыг харж илаа. Энэ хардаа нэг ийм зургийг ингээл хэдхэн секунд генерейт хийгээл ийм гоё зураг зураал гараад ирлээ шүү дээ гэсэн чинь яана ингээл ажиллаг боллоо. Тийм нэг моментууд байсан. Одоо тэгээд жоохон буугаад хөрсөн дээрээ бууж байгаа юмнууд ба. Бүр нөгөө нэг no AI гэдэг хөдөлгөөн артистуудаас хүртэл гарч ирсэн шүү дээ. Ашиглахгүй. Тэгээ яг уу одоо яг миний UX мэргэжлийн хувьд болохоор эн чинь би юу гэж харж байна гэхээр миний ажил хийх процесс бүр илүү хялбар болгочлоо. Миний түүл илүү ухаалаг болчлоо гэдэг өнцгөөс нь харж байгаа. Надаа энэ нэг одоо миний UX дизайн хийх процесс донд энэ дээр нь одоо надаа хялбар болгочлоо. Ахаад энэ процесс дээр нь хялбар болгочлоо гэдэг үе үед дээр. Одоо гэхдээ нэг ойлголт бол мэдээж байгаа л да. Би ч одоо нэг апп-ийн дизайн хийх гэж байгаа. Бүгдийн UX дизайнерын хэрэггүй болчлоо. Бүгдийн одоо AI-д хийлгүүлж штэ. Болно. Гэхдээ одоо ерөнхийдөө ярьж байгаа харж байгаа юм болохоор яг AI-аар generate хийгээд хийцэн апп-ийн дизайн болон кодууд яг ер нь л нөгөө ихний version 1 prototype хувилбар
гаргахад маш хэрэгтэй болоод байгаа шиг. Дизайнерууд биднэрт өөрсдөнд маань ч гэсэн энэ маань одоо маш хурдан генерейт хийгээл туршаал ингэ явах боломжтой. Тэгээ би айгүй олон гэхдээ генерейт хийгдсэн одоо найзуудын апыг бас харангуут UX-ийн өнцгөөс дутагдaltaй талууд аюух байдаг. Тэгээд үзэхлээр ер нь бол хүмүүс одоо ингээд аппийн дизайн, вебийн дизайн гоё болцлоо гэд жоохон дутуу ойлгоод бодоод ийлээ. Яг тийм хэмжээнд бол миний бодлоор арай л хүрэхгүй байгаад байгаа. Гэхдээ энийг угаасаа зөндөө хүмүүс ойлгохгүйгээр угаасаа зөндөө AI generated web-үүд зөндөө гарна, generated app-үүд зөндөө гарна. Тэгэл одоо ялгарх хах л та. Тэгээ юугаар ялгах? За ялгаа нэм юм. Амьд харагдах. Амьд гэдэг юмар ялгах юм уу? Процесс юм уу? Тийм. Тэр яг тэр нэг гоё таашаал аваад байгаа тэр зүйл юм уу? Жишээ нь одоо за вебсайт тий. За вебсайт чинь ямар зорилготой юм? Гингууд. Энгийнээр бол за манай вебсайт борлуулалт хийх хэрэгтэй гэж бодъё л да. За. Seriously. Борлуулалт хийх хэрэгтэй. Хүн яг тэрийг худалдаж авах эсвэл бүртгүүлэх товчийг яг дарах хэрэгтэй. Манай вебийг скроллдоод ойлгонготлаа. За энэ стратегийг ямар промптчд яаж AI-аар хийлгүүлэх вэ гэдэг асуулт гарч байгаа. Тэгээ тэнгууд дизайнер биш хүн юу хийлгүүлэх вэ? Би нэг юм гоё, ийм вебтэй болмоор байна. Тийм үү? Ингээд хийлгэчихлээр их тохиолдолд ийм одоо AI-ын дутуу ойлгоод нэг юм AI одоо дутуу өгсөн промптч бүгдийг нэг юм хальт өөртөө төсөөлж бодонготлаа нэг юм хальт юм генерейт хийгээд өгч байгаа. Тэгтэл тэнцээч нөгөө нэг тухайн хэрэглэгч яг орж ирээд ямар гарчиг уншаад яаж хүүк хийгдээд те яаж тэр ямар storytelling-ээр дамжаад тэр buy button дарах уу, contact button дарах уу гэдэг стратеги дутах магадлал маш өндөр нэг. Дээрээс нь брендинг одоо мэдрэмжүүдийг яг нэгэн жигд өгч чадах уу гэдэг асуудал. Одоо за хямдхан стартапын веб окей, maybe окей яах. Гэтэл жоохон үнэтэй брэнд болоод эхлэе л та. Одоо брэнд гэдэг чинь би хэрэглэгчтэй яг ийм funny тий мэдрэмжүүдийг байнга төрүүлмээр байгаа. Funny гэхдээ нэг ийм төвшөнд энэ төр гэдэг ч юм уу. Брендинг одоо энэ tone of voice харилцаа чинь бас ингээд стандартчилсан байдаг. За тэгвэл яг энэ брендинг гайдлайны дагуу, стратегийн дагуу өнгө, фото, текстийн агуулга, тон гэдэг нь бүгд яг тэгж явж чадах уу? Тэгэд зохиомж, дизайн нь яг тэрийг өгүүлж чадах уу? Брендийг чинь бүрэн илэрхийлж чадах уу гэдэг асуулт. За тэгэхлээр зүгээр AI-аар хилүүлж хийлгэхэд болгох юм шиг санагдаж байна л да. Гэхдээ асар их мэдлэг ороод байхгүй энэ чинь. Одоо за би AI-д хилүүлэхдээ одоо айгүй олон шаардлага хэлэх гэдэг байна. Зүүрлэл ийм юм. Надаа нэг Figma-г л амар сайн мэддэг нэг оюутан ажилд би одоо хүрээд ирлээ. Би одоо ажилд авчлаа гэж бодъё л да. Тэгээд өөрөө бусдаар ямар ч туршлагагүй. Гэхдээ програм бол амар сайн мэднэ тий. Тэнгуү тэр оюутанд би бүх юм хэлж хийлгэх хэрэг гарч байгаа л гэсэн шүү дээ. Тийм ээ. За одоо чи ингээд наадхан дээр ийм өнгө тий. Тийм. Тэрийг би мэргэжлийн дизайнер учраас яг юу яаж хэлэх ёстой гэдэг арай аль илүү мэдэх байх гэж найдсан юм л да. Гэхдээ одоо энгийн хүн бол тэрийг мэдэхгүй байвал нэг веб хийгээд тавьчаарай. Гэх юм шүү дээ. Эсвэл нэг манай компани нэг юм веб. Тэгээд тэгэнгүүт нөгөө оюутан чинь програм авал мэдчихэе л да. Тэгээ яаж хийх вэ? Тэгэхээр нэг юм хийнэ. Тэгэхээр ер нь бол сайн дизайн болвол хэрэглэгч танай байгууллага хоёрыг яг холбох хамгийн ихний фронтлайн одоо ер нь болно гэж ойлгох гэдэг шүү дээ. Тэндээсээ ахуулаад цаашаа бүх юм гой урсаад гэж явж байгаа шүү дээ. Тийм. Өөрөөр бидний яг нөгөө мэргэжлийн бус хүмүүсийн мэдгүй байгаа зөндөө бол стандарт шаардлагууд дизайн дээр байдаг л гэсэн. Зөв. Яг мэдээж тэрийг одоо мэддэг болчвол та баг дизайнер болчлоо гэж хэлж болохоор л байна л да тий. Одоо бүр суур юм AI generated юм чи одоо judge хийж чаддаг тий шүүгээд наад хэсгийн энэ нь ийм мэдрэмж өгөхгүй байна. Storytelling-ийн хувьд ингэхгүй байна. Чи энийг ингэж сайжруул ингэдэг. Мэдгүй хүн юу мэдгүй байгаа ч мэдгүй учраас AI generate хийсэн юм. Oh wow, вебсайттай болчлоо. Одоо доменийн нэмэл лонч хийчихье. Nice. Гэхдээ тэр чинь яг
зорилгоо биелүүлээд хүн орж ирээд ойлгон гутлаа худалдаа болж хийхгүй байвал окей та зүгээр л нэг юм AI generated website-тай болчихлоо гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо Procraft-ийн багийнхан customer-уудаа ерөнхийдөө тэр брендинг хийх за одоо ер нь бол манай компани би мэдгүй байхгүй. Одоо би яг яаж брэнд ямар өнгө хайштай байх юм те эсвэл яг ямар experience төрүүлэх гэдэг байгаа гэдэг ч юм уу. Тийм юм яг ингээд бодох гэхээр за нэр юу л гэдэг байна. Надад зөвлөөд ингүүлтэй ер нь юм байдаг. Ингээд явах юм бол их за ингээд бас ингээд дагаа явчих гэх те. Тэгэхгүй болохоор одоо ингээд за ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг чинь нэг template ч юм уу. Ямар нэг юм гаргуулъя гингүүд нэрнгэсэл нэг AI-тай харцтай ингүүл яах вэ? Ингүүл энийг нэг ингээд. Тэгэхээр танах бол тийм зөвлөөд бүр эхнээс нь ингээд оролцоод явдаг. Тий. Би тэр клиенттайгаа нэг баг болж ажиллаад эхнээс нь хамтардаг. Тэгээд айгүй олон янзаар олон түвшинд хамтарч ажиллаж болдог. Тэгээд бидний бас гол өгдөг гол value бол ингээд клиенттай хамт workshop хийх байдаг. Тий. Workshop хийхдээ за одоо клиенттайгаа хамт санаагаа асуулаад тэгээ бид нэр одоо ойлголтуудыг нэмээд ийм байдгийг brainstorm workshop хийгээд. Тэгээд ойлголтоо нэгтгээд цаашаа явахлаар клиент маш tajгүй юмнуудад цаашаа явчихна. Бидрийг одоо илүү ойлгоно, өөртөө ч илүү санаагаа гаргана. Workshop хийхин ач холбогдол айгүй өндөр байдаг. Энгийн хурал гэдгээс шал өөр гэдэг. Тийм. Тэгвэл UX гэдэг юмыг за ойлоо ингээд явж хагаад одоо Procraft гэдэг компани руугаа жижиг орё л дээ. Яваад одоо 13 жил болсон. Тийм ээ. Үүсэн байгууллагатад. Энэ хооронд ямар одоо ингээд өөрийн чинь тэгээ. Одоо би жишээ нь одоо ингээд яах юм бол за ийм гоё прожектор ажиллаа гэх юм уу те. За ийм гадны байгууллагатай манайх ингэжээ гэдэг бас нэг ярих нэг юмнууд бас байгаад байна. Тэг шиг Procraft компани дээр ямар нэгэн одоо ийм гоё төсөл. Эн чинь одоо манайх гэж хэлэхээр төслүүд юу байна гэж. Яг тэгээд аюу олон төсөл байна уу? Одоо манай төслүүдийн тоо одоо битгээ 100 гаруй 150 болж байгаа юм уу? Битгээ тийм шиг байна. Тэгээд за санаанд орж иж байгаас гэвэл одоо манай би тэгэд бүр анхны одоогийн Mobicom app биш бүр анхны хувилбар дээр ажиллаж байсан. Тэр маань одоо өрн телефоны оператор компани team app байдгүй байхад хамт ингээд ихнээс нь санааг гаргаа хийжсэн анхны хувилбар байна. Тэр маань их мартагддаг юм байна. За Upoint гээд бас Монголдоос нэлээд том loyalty system app байна. Тэрний 3.0 4.0 гээд дизайн дээр ажилласан байна. E-clinic гээд одоо Монголын хамгийн том эрүүл мэндийн цогц платформ байна тий. Эмч өвчтөн эмнэлэг эдрийг холбосон. Тэр манаас бид тэрнээс нэлээд том өсөр ажил олж илж байна. MeLearn гэж сургалтын том платформ байна тий. Одоо тийм social media маягийн сургалтын платформ байгаа. Тэрний дизайн дээр ажилласан байна. TDB голомт капиталын одоо stock exchange-ийн апп-ийн дизайн дээр ажилласан байна. Тэр одоо нөгөө ажилласан компанийнхаа ер нь бол ингээд reputation-ээр яваад нөө эсвэл чамд өгсөн мэдрэмж яг танаа багт одоо ингээд яг зарцуулсан skill ч гэдэг юм уу шинэ юм те тэр болгоноор явж гинөө. Тэр болгоноор явж гинөө. Тэрнгүүрээ ингээд чи одоо ер нь үнэлж гинөө эсвэл яг юу нэгэ чамд тэр гоё мэдрэмжүүдийг одоо энд эднийхтэй ажилласан эндээс би ийм сурсан гэдэг юм те. Яг ер нь бол нөгөө амжилттай ажилласан те энэ төслийг би нэг айтайхан сайн дажгүй хичээж хийлээ дээ гэдэг төслүүдээ зөв зорж байгаа. Нэг хоёрдугаар шалгуур нь мэдээж нийгэмд өгж байгаа бас импакт байгаа тий. Одоо айгүй олон хүмүүсийн бас цаг хугацааг нь хэмнэж байгаа байх та багч гисэн гэж бодох юм уу тий. Одоо шилэл e-clinic-ээр ядчил юугаа харж байгаа шүү дээ тий. Шинжилгээний хариу мариу харж байгаа. Эмчээс онлайнаар шууд зөвлөгөө авч байгаа ч гэдэг юм уу тий. Тэрнийг хийхэд нь гайгүй хэлбэрхэн байгаа байх та гэж найдаад л тийм. Тий. Тиймэрхүү байна. Тэгээд сүүл бид нар ч бас танилцуулга вебсайтуудын дизайн болон девелопментийг бас нэлээд хийж байгаа. Premium group-ийн Premium Innova Artes Code Pro-гийн вебсайт гэх мэтлэн бас танилцуулга бид нар бас нэлээд орж байгаа. За тэгээд анх эхэлсэн төгөө болоод л ярьц та. За тэгээд дунд нь бас нэг тодорхой шифтүүд ингээд хийгээд одоо ер нь Procraft компани одоо ер нь хөл дээрээ ингээд зогсоод ер нь ингээд тогтмол ингээд клиентуудтай болоод ажиллаад явж гинэ үү? Ер нь ямар struggle-ууд байна? Яг уу мэдээж яг Procraft
агентлаг гэдэг утгаараа л бид хэднээ хийх одоо яг амар хүссэн хэмжээндээ хүрээл амар хүндэр ашигтай ажиллаад яг тэгээд байгаа гэж бол хэлэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн бид нар одоо эргээд амжилттай юм шиг санагдаж байгаа юм. Бид нар одоо сошиал дээр вебсайт маягаар нэг шинжилж амжихгүй байхад бидрийг амд амжаад бидрийг санал болгоод referral маягаар захиалга маань нэг их тасарчихгүй хүн шиг яваад байна. Захиалгатай л ажин. Тэгэхээр энэ бид нар бас бидний хийсэн ажил өөртөө бидрийг ингээд сурчлаад бидний нэг сайн ажиллаж өгсөн захиалагч маань өөрөө дахиж бидрийг өөр захиалагчид санал болгох юм байна гэдгэл тэндээс жоох урамлах гэж байна тийм. Тийм. Бусдаар бол яг хөө мэдээж бидний одоо хүний нөөцийн struggle байж лэн UX UI гэдэг зүйл чинь Монголд одоо байхгүй энэ мэрэгчлэр нарийсгаж төгсөхгүй график дизайнер, мультимедиа дизайнер ч юм уу тийм байдаг байлаа. Тэгэхээр одоо сайн дизайнер болох бас хэцүү. Тэгээ нэг бид нар хамтарч ажилладаг хэд хэдэн одоо аутсорс хийдэг дизайнерууд, фрилансерууд байгаа. Full time in-house дизайнерч байгаа. Тэгээд одоо болохоор бид нар нэг хэсэг бол айгүй олон хүмүүсийг ингэж ажилд авч ингэж үзчихсэн ихсээ болоод буцаад ингээд одоо илүү цомхон байх хэрэгтэй юм биш үү гэд буцаад одоо бидний full time баг бол 3-4 дизайнертэй тэгээд нийт менежертэй нэгтлэнтэйгээ ил 5 зургуулал байгаа байхгүй full time хүмүүс маань. Тэгээд том project ороод ирэнгүүт бидний хамтарч ажилладаг өөр нэмэлт мэрэгчлэтнүүдийг хаярлаад яг тухайн төсөл дээр ажиллуулад гээд явчихдаг гэсэн. Зөв. Илүү цомхон багаар илүү үр дүнтэй. Тийм. Тэгэд яг бизнес гэдэг чинь одоо тэгэл аль болох бага зардлаар өндөр ашиг хийх хэрэгтэй гэж байгаа тий. Тэгэхээр сая хэллээ штэ. За одоо яг хүссэн хэмжээндээ бас гэдэг нэг юм яриглаа штэ. Тэгэхээр цогтойгийн үед яг хүссэн хэмжээ гэдэг нь ер нь аль зөв рүү чиглэж байна. Тэгээ одоо компани ер нь за нэг өшөө ингэчүүл эсвэл нэг ийм чиглэл рүү орчуул гэдэг ч юм уу. Тийм байд. Яг одоо тэрэн дээр л ажиллаж байна та. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жил ингээл бас ажиллаж исэн бодож исэн юмнууд маань шал өөр болох боломжтой болчлоо энэ AI-аас болоод. За процесс өөр болчлоо. Одоо тухайн үед AI-аас өмнө бид нар чинь зүгээр Figma сайн мэдэх нь айгүй үнцэнтэй байлаа шүү дээ. Жишээлбэл түүлээ сайн мэдэх. Одоо бол тийм ч үнцэнтэй биш болчлоо. Тийм. Тэгээд мэдээж хажуугаар энэ AI generated юм зөндөө гараад ирлээ. Одоо клиентийн бидрээс хүлээж байгаа хүлээлт илүү өндөр болчихлоо. Одоо тий нэг дизайнераас чи ийм хугацаанд хийж байгаа юм уу? Наадах чинь би нэг промпт хичээл ингээд хэдэн минутанд гаргачих гэсэн юм шүү гэдэг юм хэрэгтэн тий. Тэгэхээр энэ дээр бид нэр одоо бүр шинээр яаж ямар процесстэй явах уу ер нь гэдэг бодлогыг одоо л яг судлаа явж байгаа. Асуудал яаж байна? Дээрэс нь бид нөгөө санхүү эдийн засгийн сургуулийн харьяа бүрэлдэхүүн инженер технологийн сургууль гэж байгууллагатай. Тэнд бас Монголда анх удаа UX UI чиглэлээр бакалаврын зэрэг олох сургууль байгууллагатай оюутан сурж байгаа. Тэгээ тэрэндээ би техникийн эрхлэгч хийгээд явж байгаа. Тэгээ тэндээ бас яаж оюутнуудыг одоо хаашаа чиглүүлэх үү, юу заах уу гэдэг дээр бас тэрхээ ажиллах хэрэгтэй болж байна. Яг энэ дээр л яг эд ажиллаад үзэл явж байна. Тэгэхээр мэдээж бизнесийнхаа зорилгын хувьд харах юм бол уусаа чинь агентлаг бол айгүй тийм efficient байх хэвээр тий өндөр ашигтай байх хэвээр захиалагч талтай харилцахад бүр л асуудалгүй улам смут болох хэвээр тий. Тэгээ тэр нь лугаа арай хүрээгүй байна л гэдэг мэдрэмж байгаад байна. Процессыг автоматжуулах гэдэг юм руугаа бас судлаа явж байгаа юм байна бас тий. Процессыг илүү өгөөжтэй AI-тай нийлсэн илүү одоо гоё болгох ажлууд байх хэрэгтэй л гэж боддог л да. Одоо бид нар чинь клиенттай хамт одоо шийдэл клиентэд бид нар веб дизайн хийж өгөхөд клиент бол одоо нэг вебийнхаа контентийг бичихд айгүй хэцүү гэсэн бол одоо ядаж бид нар AI-аар ноороглол бичээд өгсөн юм өгч шít. Тэг клиент дээр нь жоохон засах байдаг ч юм уу тий. Wireframe-ийг бол AI бас generate хийгээл өгч шít. Тийм. Тийм тохиолдол байгаа. Тэгэхээр workshop-ийн үеэр клиенттайгаа хамт AI-тай хамт санаа оноо ярилцж шít. Клиент санаа ингээл бодоол ингээл хийж хат бид нар санаа бодоол хийж хат хажууд нь AI-аар санаа бодуулчаад хамтдаа AI-тай хамт workshop хийж шít. Тэгэхин гууд чинь бас шал өөр төвшөнд очиж байна. Ийм байж болох юм байна гэл. Тэгэл хүний удаан бодож байгаа юм чинь AI аль хэдийн хурдан бодоод санааг нь гаргаад өгчлээ. Тэгэхээр одоо бид нар процессын хувьд яг уу яаж efficient болох вэ? Дээрээс нь оюутнуудад болон дотооддоо ч гэсэн яг юу сурах хэрэгтэй юм бэ одоо бид нар? Юу илүү сайжруулах хэрэгтэй юм бэ?
гэдэг асуулттай болчих. Тийм ээ те. Тэгээд яг одоо нэгэн саяны нөгөө нэг юу сургууль руу орсных. Grow with Google гэдэг хөтөлбөрөөр анх юу нь бол багшилж байгаа танилцсан байгаа даа. Тэгэхээр одоо яг энэ чиглэлээр багшлаад явхаар чамд юу нь ямар өнцгүүд харагдаж байна. Одоо өмнө нь болохоор ингээ өөрөө ажиллаад явж байгаа. Суралцаад тэгээд ажиллаад тэгмэд хүн ингээд юм заагаад ийм хүмүүсийг чиглүүлээд ирэхээр арай өөр өнцгүүд ингээ гарч. Би чинь эн чинь ийм байсан мэт. Би чинь бас энэ дээр жоохон өөрөө дутуу ойлголттой байсан юм шүү. Нэг бол өөрөө тайлбарлаж чаддгүй байсан юм шүү. Тэг чи хамгийн сайн тайлбарлаж чаддаг хүн хамгийн сайн сурсан байдаг гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр ямар өнцгүүд яг Grow with Google дээр нөгөө яг Google-ийн аль биесны хичээлийг аваад үзээ явахаар бас яг нөгөө мэрэгжлийн өөр одоо хэллэгүүд юмнуудыг айгүй гоё шинээр бас ойлгож авч байгаа. Өмнө нь зүгээр яг ерөөд нь ойлгоцсон байсан юм аа илүү нарийн ойлгоод илүү нарийн тайлбарлалт ил болд юм хэлээ л дээ. Багшлах хүнд юм заахаар ч үгүйсэ тий. Хамгийн хурдан юм сурах аргачлаа өөрөө заах гэж яриад байгаа гэдэг шиг багшлахаар бол хамгийн гоё эффект нас нэгтэл та өөрөө мэрэгжлийн төвшөнд илүү гүнзгийрт юм билээ. Сайжрах хиллэг мэлгийн хувьд ч арай өөр болох ч гэдэг юм. Тийм юм билээ. Гэхдээ багшлах гэдэг бол одоо айгүй өндөр хариуцлага санагдсан. Одоо тухайн хүнд яг юу зааж яаж хэлүүлэх вэ? Нэг талаас бас өндөр хариуцлага ч гэсэндээ бас өөртөө хөнгөнөр авч болох зүйл нь багш гэдэг нэг тархил байгаа шүү дээ. Тэр тархиар зөвхөн оюутнуудыг ингээ хязгаарлах эсвүү. Багш болохоор зүгээр чиглүүлэх л үүрэг гүйцэтгэж байгаа. Ер нь тэр зүг шүү. Энэ зүг рүү судлах хэрэгтэй шүү. Чиний судалж байгаа юм чинь зөв байна шүү гэд явах хэрэгтэй юм хэлээ л дээ. Тэрнээс биш би яг өөрийнхөө скиллийг даунлоод хийгээд оюутны тархил руу апплод хийх гэдэг юм бол биш байгаад байгаа байхгүй. Яг тэгж яг өөрсгөө давтсан ажилтан үүсгэх гэдэг бол ерөөсөө биш юм лээ. Тэгэхээр бүр суур дизайны философиг заах ёстой юм лээ. Юун дээр тэг яг зүгээр одоо зүгээр оюутнууд сурагчид сонсож байгаа дэр хэлэхэд одоо хэцүү болж байгаа юм. Айгүйх газар бас програмуудыг бид нар зааж байгаа. График дизайн дээр гэсэн түүл мөл зөндөө зааж байгаа. Гэтэ одоо AI энэ гүйцэтгэл хийх юм ч удахгүй ингээд оролцсон. Одоо бид нар нэг товчлуурыг энэ дээр дараад ингэдэм байж гэж сурч исэн чинь тэр товчлуураар хийх үйлийг чинь автоматар хийдэг болчихно. Эсвэл чи зүгээр voice-оор текстээр хэлдэг болчихж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгэхээр тухайн түүлд яг ингэж дадаад байсан нь хэрэгтэй биш болоод эхэлнэ гэсэн үг. Тэгмэд одоо залуучуудад хэлмээр байгаа юм болохоор ерөөсөө юм hard skill гэхээс илүү soft skill илүү сайжруулаасаа гэж хэлмээр байт юм лээ яг нэг юм. Яг human хүн төрөлхтний skill гэдэг. Яаж хүнтэй харилцах юм, ярих юм. Одоо тэр нэг утсаар ярих драма гэдэг юм одоо болох хэрэгтэй. Шууд утсаар ярьж сорох хэрэгтэй. Voice call хийгээ, video call хийгээд өөрийгөө тайлбарладаг те. Юу хүн жимийг нэг present хийгээ ойлгуулж чаддаг. AI жима тайлбарлаж чаддаг те. Нэг team суурьс meeting болоход камера өгдөг. Тийм юмнууд айгүй залуучуудад дутмаг. Тэрийг илүү заах хэрэгтэй юм шиг санагдсан. Танаа ер нь энэ дизайны салбарын ер нь философик хүмүүс байдаг уу? Үгүй тэгэл янз бүр л дээ. Одоо бүгд тийм ээ бүгд амар философик шүү гэж хэлэхээрээ сайшаач юм. Гэхдээ нэлээдэн хүмүүстэй ингэ таарахаар айгүй тийм. Ер нь огс өрн философи тэргээд яг тийм нэг юм иймэрхүү өгнүүд их ашиглаад байна гэж. Тэгээ одоо бас нөгөө нэг одоо Grow with Google хэрэгжлээд байгаа. Нөгөө философи цэгийн дэлгөөн байна тий. Ер нь айгүй тийм хүмүүс шиг харагдаад чавааг харах нэ. Тийгүй энэ магадгүй зүгээр яг бидний ажил маань бидрийг ингэж юмыг суйрлуун одоо ухаж ойлгоход хүргээд ах шиг байгаа. Одоо бид нэр юм болгоныг question хийх буюу одоо асуулт асуух шүү дээ. Ер нь энэ бүтээгдэхүүнийг яг яах гэдэг. Яагаад хийж байгаа вэ? Хийх нь юу нь хэрэгтэй байгаа вэ? Хэрэглэгчид энд ямар валю өгөх гээд байгаа л гэдээ ухах шүү дээ. Тэгж ухаж асуудаг тийм дадалтай болчихлоор магадгүй судалдаг юм ярьдаг юм тийшээ явдаг гэж магадгүй. Тэгэд анхнаас бид нар чинь нөгөө фундаментал сэтгэлгээ буюу суурьаас нь сэтгэжээж дараа нь үр дүнгийг гаргаж ирэхгүй бол болохгүй. Хэрвээ одоо шууд үр дүнгээс нь эхлэе гэж бодъё л да. Одоо нэг апын дизайн хийчих гэж цав цагаан canvas цаасаа фреймэд
Нэг гутлаа шууд энэ товчлуур байна. Энэ текстээ бичнэ гэл. Яг тэгээ явах гин гоч маш их асуулт гацдаг байхгүй. Тэгээ шууд өрөө зураа явчихдаг юм ерөөсөө биш. Бүр сөрөөсөө цаа энэ чи юу юм лээ. Хаанаас ямар одоо аяллыг туулаад хэрэглэж ямар value өгөх гээд байгаа лээ. Гээд бүр тийм ээ. боддог дадлал руу аваачдаг л дээ. Тэгэхээр чин тэгэхээр зөв тийм байх. Тэрнээс биш мэдээж дизайнер болгон тийм шээ. Тэгээд зарим дизайнерууд visual дизайнерууд гэж бас байна. Зөвхөн юмыг нөгөө гоё харагдуулах төрөл дээр нь л ажилтдаг дизайнер бас байна. Тэрний өмнөх дизайнер нь болохоор бүх бодох ажлыг хийцэн. Тэнгүүд UI дизайнер, visual дизайнер нь зөвхөн гоё харуулах. За хүнд би funny мэдрэмж өгөх хэрэгтэй байна. Эсвэл юм corporate serious мэдрэмж өгөх хэрэгтэй байна гэдгийг ойлгоод тэрэн зориулаа хийдэг. Өнгө зохицол болон зай авалтуудыг зохиомжуудыг гоё яваад илүү бүр emotional design хийдэг ч юм тий. Тийм төрлийн дизайнерууд бол нэг их гүн философи бодоод байдгүй л. Одоо нэг аюулгүй зүйл дээр юм бэ. Энгийн одоо жишээ нь non IT те IT-ийн мэдлэггүй хүмүүс одоо ер нь за нэг аюулгүй байлаа нэг ийм юмнуудыг хийчихвэл ядаж нэг анхны төвшөнтэй нэг жижигхэн ядаж өөрийгөө нэг жоохон хамгаална шүү те. Иймэрхүү юмуд жоохон анхаарч байгаарай. Одоо би болохоор дизайнер биш байхгүй. Гэхдээ надаа шаардлууд амар их байгаад байгаа. Тэгээ би компани дээр дизайнер ямар авалтай шүү дээ. Ахаар чи бас яг тийм их дизайн гаргахгүй учраас тэр хүнд одоо бас тэгээд нэг ингээ хоос ингээ суулгаад байж чадахгүй. Тэгэхээр одоо би нэг юм тодорхой бас нэг юм жижиг нэг юм 2 3 зарчимтай болчих байна л да. Ер нь ингэчээрээ. Ингээрээ те. Ер нь ингэдэж шүү гэдэг юмнууд нэг юм процессын ядаж нэг юм зураглалаа гараад авчих юм бол надад их хэрэгтэй байх гэдэг юм л да. Одоо аль зөвлөмж байд юм. Одоо дизайнертай ямар процессын зөвлөмж өгөх вэ? Гэхдээ ер нь би ингээд ямар нэгэн байдлаар юм танилцуулах юм уу те. Эсвэл өөрийнхөө компани брендинг юм уу. Эсвэл ямар нэг юм ингээд одоо ингээд visualize хийх гэж байгаа болвол нэг суур нэг ганц нэг иймэрхүү юм зарчмууд байдаг шүү. Тэрийг ихлэ бодоод тэгдэж шүү гэдэг юм чамд би шууд одоо AI-аас асуугаа болох гэдэг байхгүй. Шууд энэний дизайныг гарга гэхгүйгээр би нэг юм системтэйгээр одоо асууж ядаж одоо AI-аас асуух та. Зөв. За presentation design-ыг хамгийн түрүүнд авч үзье л та. Тэгэнгүүт presentation гэлтгүй яг бүх дизайн дээр хамаатай. Presentation дээр төсөөлөд ярьчих. Хамгийн эхлээд нэг өгүүлэмжтэй байх хэрэгтэй presentation тий. Storytelling хийх хэрэгтэй. Тэр storytelling-ийн бүтэц байх хэрэгтэй. Тэгээд storytelling-ийн нэг зорилго байх хэрэгтэй. Би энэ хүнээр нэг ийм шийдвэр гаргуулна да. Тэгээд нэг ийм үйл хийлгүүлмээр байгаа даа гэдэг. Тэгээд тэгвэл эхнээсээ яг яаж тэнд хүргүүлэх юм гэдэг storytelling-ийг эхлээ гаргах хэрэгтэй бол. Тэгэхээр би бол энэ дээр ямар зарчим барьдаг вэхээр Simon Sinek-ийн why, how, what гэдэг ийм 3 одоо нөгөө why-аас нэхэлж яриад хамгийн төгсгөлт нь энэ юу юм бэ гэдгийг ярьдгаа гэдэг ийм зарчим бас байдаг. Тэрийг ер нь бол storytelling дээр дагдаг. Тэр их юм бол хамгийн эхлээд одоо тухайн анхаарлын татсан гоё гарчиг байх хэвээр. Дараа нь тухайн одоо хэрэглэгч үзэгчийн agree хийх проблемын дурдах хэрэгтэй. Танд ийм асуудал байна уу гэд. Бага бидтэй гэдэг. Тэнгуч байгаа штэ. Тэгвэл надаа бид нэр ингэж хийдэг ийм шийдэл байна. Тэгээд та авах уу гэдэг чинь шал өөр яриа байхгүй. Тий. Тэгэхээр ядаж энэ дарааллуудаа мэддэг байх хэрэгтэй бол вебсайт байна уу, app байна уу юун дээр. Тэгэхээр storytelling-ийн ур чадвар хэрэгтэй болно. Энийг ерөнхий зарчмаа бичээвэл ийм storytelling зарчмын дагуу надаа энэ агуулгыг болгоод өг гэдэг промптыг бичгээд арай дээр байгааз. За ингэсний дараа одоо зүгээр outline хитэн слайд болгох юм өөрчлөлт. Тэгээд слайд хийхин тулд би л нөгөө амар цөөхөн слайд байх ёстой шүү гэдэгтэр би нэг санал нийлдэггүй. Олон слайд байсан ч хүн ингээ уйдахгүй байж болдог. Гэс солиод тий. За тэгээд слайдуудад гоё outline-уудаа бүгдийг хуваагаад байршуулад ингэ чинь. Тэгээд мэдээж бас зорчин бол цөөхөн текст тий. Товчхон ойлгомжтой гоё гарчигтай байх хэрэгтэй гэдэг. За тэрийг хийсний дараа одоо visual-ыг анхаарч эхэлнэ. За visual анхаарч эхлэхэд бол хамгийн их нэн тэргүүний зүйл бол brand guideline чинь анхнаасаа тодорхой байх хэрэгтэй. Тэгээ brand компани брэнд гэсэн үү? Танай компани брэнд. Тэгэхээр brand guideline чинь юу байх вэ гэхээр брэнд гэдэг рүү жоохон дэлгэж ярих уу яах вэ? Яах юм. Заавал нь брэнд гэхгүйс бас нөгөө тухайн заавал одоо би компани биш зүгээр нэг хичээл заах гэсэн ч гэж болно шүү дээ. Тэгэхээр тэнтэй холбоотой зүгээр нэг юм. За тэгвэл хөнгөн төвшөнд ярих юм бол тухайн брэндийнхаа нөгөө үндсэн өнгө, зохиомж, зай авалт юу гэдгийг тэрийг яг нэгэн жигд авч явдаг байвал зүгээр гэсэн үг. Тэрийг баримтлана. За тэгээд
өнгө зохицлын хувьд бол ингээд хамгийн нэгдүгээр контраст сайн байх хэрэгтэй болно тий. Хүнд уншуулах гэж байгаа бол тийм. Тэрийг баримтлана. Тэгээд текстийн typography буюу одоо гарчиг body size-ууд чи яг ямар хэмжээтэй байх гэдэг тодорхойлох хэрэгтэй. Миний бүх гарчиг яг ийм хэмжээтэй нэгэн чигт явна. Body text-үүд яг нэг ийм хэмжээтэй чигт явна гэдэг дээр барих хэрэгтэй. Тэгээд бас нэг юм body text-ийн мөр хоорондын зайг би зүгээр нэг чит хэлэхэд 150% дээр байнга бариад явах хэрэгтэй. Мөр хоорондын зайг ингээд дефолт орно биш. Дефолт чинь 100% байдаг. Тэгэхээр арай жоох ихсгээд зайтай байх юм бол илүү уншуустай байдаг. За тэгээд бас хэлмээр байгаа юм хизээч бити хоёр талын тэнцвүүлж justify хийгээрэй. Тэг. Одоо айгүй их төрлийн байгууллагын чинь янз бүр юмсан мэдгээ. Тэгээд тэнцвэлээд. Тэгэхээр чинь нөгөө текстүүд чинь гүүгээ дунд нь юм нөхнүүд үсээд айгүй хэцүү уншихад айгүй хэцүү байдаг. Хүмүүс зэгцтэй харагдуулах чинь гэж бодоод тэгдэг. Гэтэл одоо сайн дизайныг харах юм бол хизээч ер нь тийм байхгүй. Сонингийн дизайн дээр л одоо тэр чинь байдаг байсан шүү. Сонин сэтгүүлийн дизайн дээр тийм. За наа чи би яг хэрэгжүүлээ. За. Тэгэхээр дижитал дизайн гэдэг байдаг шүү дээ. App design юм уу бүх юм дээр та анзаарах юм бол бүгд left align эсвэл center align л байгаа. Окей. Хоёр талын тэнцвэлтгөө. За энийгээ жишээ нь барьчин тий. Тэгээд ингээд гол тэгээд нэг хуудсан дээр нэг мессеж байх хэрэгтэй. Нэг хуудсан дээр би ийм чим хэлмээр байна. Дахиад ийм чим хэлмээр байна гэдэг байхгүй. Нэг л юм хэл тий. Тухайн вебсайт app дээрээс нь гэсэн нэг л үйлдэл хийлгүүлэх, нэг л агуулгын нэг хуудсан дээр байлга. Тэгээд заавал white space-ийг байлгаарай тий. Одоо нэг зай байвал дүүрэгч гээл байдаг шүү дээ. Ерөнхийдөө энэ зай сул байна. Би дэмий ингэж мөнгө өрмээргүй байна. Ашиглчмаар байна гэж хүмүүс бас тийх гээд энд юу тавих вэ гэдэг. Зохиомжийн хувьд нэг жоохон тэнцвэртэй, баланстай харагдаад дажгүй байгаа л бол тэр баруун дээд булынгийн зай хоосон байгаа нь зүгээр гэсэн. Тэ? Агаартай байж аж нөгөө агааргүй хэсэг чинь илүү анхаарал дүртдэг байхгүй юу? Тэгэхгүй бүгд л ингэ шавцсан би гэдэг байгаа юм дээр чинь бүр юу ч харагдах болчихдог. Хин хэрэглэгч алийг унших, алийг анхаарах гэдэг ойлгомжгүй. Тэгэхээр тухайн нэг scroll view ч юм уу, page ч юм уу энэ дэр ганцхан бие гэсэн үг шүү дээ. Би гэж байгаа дараа өргөж байгаа тод ганцхан зүйл тэр магадгүй тэр гарчиг л баг. Эсвэл дараагийнх нь нэг зураг л баг. Тэгээд 2 3 дугаар шатнд бус нь юу юм гэдэг дараалал. Visual hierarchy гэдэг л дээ ингээд ирэмбэлж бүх юмыг харж тавих хэрэгтэй гэсэн. Тэгээ ингээд ерөөхдөө холоос харахад аль нь илүү тод дизайн дээр чи харагдаад байна. Аль нь би гэдэг нь тий. Хүш энэ нөхөр би гэхээсгүй доошлол багсгая. Энийг томруулъя, тодруулъя гэдэг чинь тэгж харагдав. Тэгээд тэрийг баримталчихад бүх юм тэгээд аяанда уучралчихсан. Тэгвэл саяны хэлсэн юмнуудаа бүгдийг сайхан скил болгоо сурч бас болно гэсэн тий. Өөртөө кастомайз хийгээд одоо химлээ явахантай би сурч. Би ч одоо явбал болол тийшээ орцох гэдэг юм муу зуршил ер нь сураад тийш бас. Зөв харин тий одоо AI дээр cloud дээр тийм custom skill сургаад яг ийм зарчмыг баримталж хийгээрэй энэ төр тэгээд болоод гэж. Одоо би brand guideline AI-д өгөөл яг манай энэ brand guideline-ыг дагуу дандаа хийгээрэй гэл өчгөд дандаа л тийм документ гаргаж өгөх юм л. Зөв. Тэгэхээр тийм боломжууд бас байгаад байна. Тэгээд тийм skill-ийг сурчаад байна. Тэнгүүд одоо тэгээд generative-ийг гаргаад ирэнгүүт яаж тэрийг шүүх үү гэдэг асуулт үлдчихэж байна. За ямар ч гэсэн тэгвэл айгуу яг за ялангуяа тэр хоёр талаас нь justify хийдэг ер нь дүүргч гэдэг. Тэр чинь ер нь надад тохиолддог зүйл байна. Тэгээд тэрэн дээр анхаарай. Төгсгөлд нь нэг зүйл байгаа юм. Яг ер нь ингээд одоо ингээд асуугаад байвал би үсвэлд асуугаад яваад байх юм байна л да. Тэгэхээр сүлд айгүй бол өөрөө заалгаад юм заалгаа суучих юм шиг байна. Тэгэхээр одоо ингээд танаас албар цаашдаа ер нь ингээд 5 жил, 10 жил за ер нь нэлээд бас өөрчлөгдөн тэ. За тэнгууд нөө төрөний хэлсэн яг суурай ойлгодог, мэддэг те. Энэ хүмүүс чи ер нь үнцэнтэй болно гэд ярьж байна. За тэнгууд энэтэй уялдуулаад бид нар одоо тэгвэл одоо ингээд сурах та зүгээр ер нь тэр хэсгийг нь сураад hard skill-ийг ингээд бүрэн яг орхиж болох юм уу? Hard skill бас ер нь энэ яаж ажиллаж байгаа юм цаана те би энэ товчлууд ингээд түрүү хоёлын хальт ярьлаа шүү дээ. Soft skill рүүгээ бас илүү төлөхөө гэдэг. Гэтэ hard skill-ийг ер нь ямар төвшөнд ер нь бас барьж явбал зүгээр гэж бас харж байна. Тэгэхээр hard skill сурцсан байхад бол илүүдэн гэж бодохгүй байна л да. Үргэлж нэмэлтээр хэрэгтэй болно. Гэтэ яг хэрэг болох үеийн хэрэгцээ нь жоохон багасаад ээж магадгүй л ахал та. Яагаад вэ гэхээр
одоо зүгээр би ирээдүйн интерфейсийг төсөөлөд л байгаа юм л да. Тэгэнгүүт одоо Photoshop дээр ийм янз бүрийн түүлүүд дээр одоо аль товчлууруудыг хаана байршуулвал хэрэглэгчид илүү эвтэйхэн байх бол гэд. Ер нь бол товчлуурын меню зэсний тухай ойлголтуудыг л одоо user experience design дээр ингээд авч үзэл. Гэсэн чинь одоо зүгээр ийм prompt хийдэг chat boxтэй болчихж шít Photoshop жишээлбэл хийлээ гэхэд. Тэнгүүд миний энэ зургийг ингээд янзлаад үг. Тэрийг тэгээд үг гээд prompt хичээл. Тэгэхэд би тэр өмнө нь тэр түүлийг ашиглах гэж меню зэсээ авахаал тэр товчлуурыг дарддаг байсан үл хийхээ болчихлоо. Тэнгүүл Photoshop дээр тэр товчлуур өөрөө хэрэггүй болчихж байгаа юм шүү. Тэ? Гэдэг асуулт. За нэг талаас. Бас яг ингээд ухаад бодоод байх юм бол заримдаа бас үгүй. Тэгвэл одоо зарим юмыг бичиж тайлбарлахаас илүү ганц товчлуур дарах нь хялбар тохиолдол бас байна. Тэ зүгээр энийг яс унтраагаа асаачих хооронд энийг унтраа гэж бичих. Тэ асар их товчлуур даржиж бичиж байгаа шүү дээ. Очоод ганцхан товчлуур дараад унтраачих байсан. Тийм тэгэхээр энэний балансыг олох асуудал үүсэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм байна да. Түүлүүд бүгд ийм conversational тэ ингээд үйлдэлүүдийг хийдэг болчихлоо. Гэхдээ хүний оролцоотой гараар ингээд товчлуур дардаг юмнууд үйлдэл баг. Зөв. Тэгээд бас нэмэх нь одоо миний яг мэрэгчлэл дээр UX дизайны хувьд AI яг одоохондоо бүр юм амар том complex том production ready дизайныг хийхэд болоогүй. Тэгэхээр ер нь бол арай л хүрх байгаад байгаа юм. Амар том SaaS product, ERP ч юм уу, CRM төрлийн бүтээгдэхүүн, амар олон flowтэй логик айгу ихтэй юмыг хит хитэн промптаар шийдэн гот. Яг тийч чадахгүй байх шиг санагдав. Тэнгуут яалтчгүй ороод би зарим юмыг ингээд би промпт болгож үгээр тайлбарлах гэхээр болохгүй. Би баг гараараа зурж жагаад тийм үү. Эсвэл өөрөө би Figma дээр жоохон ингээд өөрчилж иж болчих гээд байдаг юмнууд байгаад. Хичнээн тайлбарлаад нөгөө яач ойлгохгүй нөхцөл асууч. Яг энэ нөхцлүүд дээр нөгөө hard skill маань орж ирж л байгаа. Нэг сонирхолтой зүйл яг бодогдоод одоо ингээд энэ кинон дээрээс л харж байгаа юм л та. Тэнгүүд ингээл хорл болж одоо ингээд виртуал л те. Бион гэл юм асчихснээр тэндээс ингээл хүн яриа л те. Дарж мараал. Одоо үнэхээр тийм яваад байгаа мó эсвэл тэр одоо жоохон тийм нэг юм хийсвэр яг зөв ийм болно гэж яваад байгаа мó эсвэл тийм судалгаан дээр янз бүрийн тиймнүүд ороод ирсэн юм уу? Хэрвээ тийм бол танаас албарт бас нэлээд өсрөнгүй юмнууд болох гээд байна л гэж хараад байна л да. Одоо энэ нэг нөгөө дүрслийг хаана гаргах юм гэдэг ч юм уу те бахан л юм болох байх та. Тийм. Ялгаагүй яг тийм яваасаа явж байгаа. Чи нөгөө virtual reality, augmented reality гэдэг гарснаас хойш технологиуд, девайсууд өөр болоод ингээд зүүдэг том headset мэд гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр тэрэн зориулсан дизайныг тусдаа хийх ёстой болж байгаа л доо. Тэгээд гэхдээ одоо өөрөө саяхан энэ амар одоо VR амар hot байсан одоо буучлаа шүү дээ. VR гэхээс илүү AR нь илүү хот болоод байна. Буюу хүн зүгээр юм нүдний шил нь бүр юм нэмгхэн одоо зүгээр юм яг жинхэнэ шилээс ялгаагүй баймаар байна. Тэгсэр нэг камертай. Тэгээд хүнд нэмэлт мэдээлэл өгдөг. Одоо энэ саяны Ray-Ban Facebook дээр хамтраад гаргаж байгаа Glass байна. Тийм юмнууд чинь тэрэн дээр одоо бүх технологи компаниуд уралдаж байна. Нөгөө Apple-ийн virtual reality гаргасан Vision Pro үйлдвэрлэлээ зогсоочлоо. Одоо хайр юм. Тэгээд тэрэн дээр одоо тэгээ ямар нэгэн байдлаар энэ чиглэлээр тэгэл технологи хөгжөөл уралдаал явна л та. Тэгэхээр та бас л нөгөө тэрэн дээр орж ирэх баахан бодох юмуд ч орж ирэх гэсэн. Яг орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр яг одоо хэрэглэгч одоо ийм keyboard mouse-тай харьцдаггаар шал өөр аргаар харилцах хэрэгтэй болж байна тий. Тэгэхээр voice-оор харилцах уу би ингээ гараараа ингээд агаар дээр ингэн гут тэр ингээд дагаад хөдлөх хэрэгтэй юу? Эсвэл ийм нөгөө бүгжтэй байна тий. Бүгж мөгчөөр ингэж удирдах уу? Эсвэл зүгээр гараа ингэж хөдөлгөнгүүд удирдах байгаа юмнууд байгаа шүү дээ тий. Vision Project өөр амар cool ингэж удирдах. Тийм. Тэгэхээр тэр болгоныг энэ gesture тэрийг бодож л хийлээ. Гэхдээ хүний гэхдээ нэг юм суур logic user experience алдагдахгүй л байгаа юм л да. Одоо энэ юм дардаг товчлоор байна. Дарж болно болохгүй гэдэг юмыг ойлгуулах энэ төрөл. За ямар ч яста гой би ч одоо UI UX гэхээр за ямар ч сайхан дизайн гаргадаг юм байна гэдгээс цаашаа яг өшөө бүр ингээ ухаж ойлгох хэрэгтэй байгаадсан. Тэгээ аюу гой мэдээлэлүүд авлаа. Урилга хүлээж авч одоо ингээд ийм гоё мэдээллүүдийг өгсөнд баярлалаа. Нэх амар олон хүмүүс нэх үздэггүй байх. Гэхдээ ямар ч би хувьдаа ямар ч аюу гоё болчлаа. Тэгээд ойр ойн бас ингээд сонирхдаг хүмүүс ч гэсэн үзээд бас
гоё мэдээлэлүүд авах гэж найдаж байна. Төгсгөлт нь цагтаа ямар нэгэн хобби тоо юу? Хобби би чинь ширээний теннис тоглох дуртай, гитар тоглох дуртай. Компьютер дээр бол Tetris тоглох дуртай. Тийм юмнууд л хобби юм даа. Зөв. Яг нөө ялангуяа одоо IT-ийн салбарт ажилладаг хүмүүс би хоббитэй байсаа гэж хүсдэг. Тэгжээш нэг арай жоох сатаарч те. Харин нэг ядаргаа гарах тиймэрхүү юм байх хэвээр гэж бас боддیں۔ За тэгээд төгсгөлт нь ирсэн. За та энэ бодлогыг одоо бодноо гэсэн. Яг хоо. За энийг тэгээд манай одоо үзэж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө тэгээд доор нь бодоод комментос үлдээш болохоор ингээд тавьсан байгаа. Энэ бол яг хоёр нүдлийн ингээд мад тавьсан байгаа. Тэгээд би одоо хариуг нэг халтгаа хэлчих. Тэгээд дараа нь хүмүүс өөрсдөө зүгээр тэр хариу хэлхээс өмнө яг энэ зэстээ зогсоож байгаа. Тэгээд бодчихнос те. Ерөнхийдөө морийг ийшээ шалах юм уу? Эсвэл энд аль нэг газар шалаад тэгээд энэ бэрсийг наашаа нээж байгаа гэсэн. Замын чөлөөлөд. Тийм байна. Тэгээд энэ морийг одоо энэ бэрсэрээд нөө ислишээ янгод хүүгрээд нөө ялгаа авахгүй энд шалаад дуусч байгаа. Нэг ийм бодлого байна гэсэн. За баярлалаа. Би ч одоо шатар тийм сайн мэдгүй. Гэхдээ зүгээр нүүдлүүдийг нь ерхий мэддэг болохоор айгуус их тоглолцсон туршлага болохгүй болохоор. Тэгээ зүгээр би зүгээр нэг шатар тавиад бас нэг ингээд ялангуяа нэг юм IT-ийн юм чинь бас нэг суурь нь бас шатар маттар. Ер нь ихэнх нь бас нэг тодорхой нүүдэл бас мэддэг учраас гэдэг тавьсан байд. За тэгээд хөлцөн ирсэнд өнөөдөр аюу гадаа хүүтэн байна. Тэгээд энэ хүүтэнд бас хөлцөө ирээд гоё яриа өгсөн. Зөвхөн баярлалаа. Намайг урьж оролцуулсанд бас маш их баярлалаа. Ер нь юм яриа өгч подкаст энэ төр аюу удсан байлаа. Тэгээд бас аюу гоё яллаа. Маш их баярлалаа. За тэгээд ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За